Өнөөдөр Монгол суугааны Манакул Актем Монголын залуучуудын холбоо хоёроос хамтран зохион байгуулж байгаа Монгол суугааны цуврал лекцийн 2 дугаар лекц өнөөдөр болж байна. Өнөөдрийн лекцийн гол сэдэв бол Монгол ах уу гэж байгаа. Тэгээ түрүүний лекцэн дээр бид нар Монгол аж ахуйг ярьсан. Монголын гол үндсэн аж ахуй бол нүүдлийн аж ахуй. Нүүдлийн мал аж ахуй. Нүүдлийн мал аж ахуй гэдэг эдийн засгийн талаас, биологи, экологийн талаас, нийгмийн талаас, оюун ухааны талаас, хүнлэг энергийн талаас бүх талаас ямар үр дүнтэй байдгийг бэ? Ямар зарчимтай байдгийг, ямар өгөх зүйлийг бол маш дэлгэрэнгүй ярьсан байна. Өнөөдрийн хувьд бол бид Монгол ах уу гэдэг зүйлийг ярих гэж байна. Монгол ах уу шингэсэн гэгэрлийн асуудлууд юу байв? Ухаарлын асуудлууд юу байв? Энергийн асуудлууд юу байв гэдгийг л ерөнхийд нь гаргаж тавих юм байна. Тэгэхээр Монгол ах уу гэдгийг бол та нар мэднэ. Монголчууд ах уу гэдэг үгээр эдийн засгийг энэ материаллык орчин нөхцөл амьдралынхаа материаллык орчин ах уу тодорхойлж ирсэн байна. Тэгээд нөгөө айлын засаг дээр хэрэгжүүлж ирсэн 5 тусгаар тогтнолын нэг нь ах уун тусгаар тогтнол байсан байна. Тэгэхээр ах уу гэдэг бол ах уугүйгээр материаллык орчингүйгээр амьдралын орчин нөхцөлгүйгээр аливаа хувь хүн, улс гэр, хамт олон, өрх бүл ямар ч нийгмийн бүрдэл хэсгүүд бол оршин тогтнох боломжгүй байдаг. Тэгэхээр та нар мэдж байгаа өмнөх шинээр ирсэн улсууд бол мэдэхгүй бах. Манай академийн гишүүдийн хуучин улсууд бол мэдж байгаа. Хүнд бол 2 сэрхүү байдаг гэж. Үндсэн 2 сэрхүү байдаг гэж. Тэгэхээр ярьж ирсэн хүний энэ нүдэнд харагдж байгаа, гарт баригдж байгаа цогцсон бие бол ургамал амьтны биетэй адилхан энэ байгалаас буюу энэ ил ертөнцөөс энэ дэлхийгээс бүтдэг. Харин ургамал амьтнаас хүнийг ялгаатай болгож байгаа тэр ухамсар оюун санаа бол далд ертөнцөөс илгээгч ирдэг гэж. Тэгвэл энэ цогцсон биеийг дагаад энэ дэлхийгээс бүтдэг цогцсон биеийг дагаад уух юмсан, идэх юмсан, унтах юмсан, амарх юмсан, жаргах юмсан, цэнгэх юмсан, наригдах юмсан, секстэх юмсан, машинтай болох юмсан, мөнгөтэй болох юмсан, баяжих юмсан, алдар нэрт хүрэх юмсан гэдэг дандаа араатан сэрхүү дагаж явдаг гэж. Нөгөө талд нь нөгөө далд ертөнцөөс илгээгч ирсэн бидний ухамсар оюуныг дагаж, мөн чанарыг дагаж сурах юмсан, боловсрох юмсан, гэгэрх юмсан, хөгжих юмсан, хүмүүжих юмсан, төлөвшөх юмсан, ухаарах юмсан, мэдэх юмсан, сурах юмсан, хайрлах юмсан, өрөвдөх юмсан, уучлах юмсан, асрах юмсан, энерх юмсан гэдэг хүн сэрхүү дагаж явдаг. Хүн сэрхүү, араатан сэрхүү хоёр яг тэнцчээж хүн чанар болдог гэж байгаа. Өнөөдөр бид нар хүн чанараа алдчихсан, хүн чанартай байх тухай, хүнлэг энергүй байх тухай зөндөө ярьдаг болвол энэ 2 сэрхүү тэнцчээж яг хүн чанар болдог байна. Тэгэхээр зэрэг энэ араатан сэрхүүн энэ зориг хэрэлт хэрэгцээ бол хүний ахыг бүрдүүлдэг. Бид үнэхээр орох оронгүй, ооч хаяггүй, уух идэх хоол хүнсгүй, өмсөх хувцс хунаргүй бол ямар том зориг төрж яаж гэгэрч босрох, хөгжих төлөвшөх тухай ярих юм. Тэгэхээр материаллык ахуйг бүрдүүлнэ гэдэг бол хүний амьдралын болон оршихуйн хамгийн анхдагч үндэс суурь. Байшингаар ярих юм бол фундамент нь гэсэн үг. Тэрийг үгүйсгэж болохгүй. Би гэгэрх гэж байна, би хөгжих гэж байна, би мундаг хүн болох гэж байна гэд материаллык ахуйгаа үгүйсгэж болохгүй. Гэхдээ өнөөдрийн энэ хүн төрөлхтний соёл иргэн шил шиг материаллык ахуйг амьдралын зориг болгож болохгүй. Хөгжлийн зориг болгож болохгүй. Эцсийн эцэст дүгнэлт хэлэхэд юу гэж хэлэх гэж байгаа гэхээр материаллык ах уу гэдэг бол хүний оршихуй амьдрахын зүгээр л 30%. Тэрний 3/1 хэсэг нь гэсэн үг. Харин тэр бүрдчээж дараагийн 1 давхар, 2 давхар, 3 давхар хэдэн давхрыг ч барьж болно. Тэр давхаргууд нь таны хөгжил, боловсрол, гэгэрэл, хүмүүжил, төлөвшлийн асуудал яригдж байгаа. Тэгэхээр ах уу гэдэг бол хүний төдийгүй өрх гэрийн, байгууллага хамт олонны, улс гэрийн энэ дэлхийн ертөнц хүн төрлөختний бүгдийнх нь оршихуйн үндэсэн суурь нь байж байгаа. Ах уу материаллык буюу энэ ах уу хэдий ч нэ тогтвортой бэхжилт сайтай байна. Бидний дээшээгээ өрх давхар бол төдий ч нэ олон байна. Өөрөөр хэлэх юм бол материаллык суур нөхцөл хэдий ч орчин сайн бүрдэн төдий ч хүн дээшээгээ том зорилгод хүрч чадна гэсэн үг. Тэгэхээр бидний ерөөсөө хүн утгаар оршиж амьдрах гол үндэс суурь бол материаллык үндэс байж байгаа. Материаллык ахуйг бүрдүүлэх байж байгаа.
Тэгэхээр энд бол монголчууд хамгийн нэгдүгürt бол аж ахуйгаа бүрдүүлсэн байдаг. Тэр аж ахуйг бол би түрүүчийн одоо лекцэн дээр маш тодорхой тайлбарласан. Тэгвэл өнөөдөр одоо цэвэр хүрээлэн буу ахуурыг орж эхэлж байна. За Монгол гэр, Монгол орон сууц. Монгол гэр гэдээ аваад үзэхэд Монгол гэр яагаад дугуй хэлбэртэй байдаг юм гэж. Энэ Европын орон сууц, энэ барууны хөгжлийн орон сууц яагаад 4 өнцгтэй байдаг юм? Магадгүй энийг сүүлийн үе жаахан баяжуулаад 5 өнцгтэй, 6 өнцгтэй болгож барьж болох байх л та. Тэгвэл Монгол гэр гэдэг бол ер нь бол монголчууд дугуй дүрсийг дүрсийн хаан гэж нэрлэж байсан. Гурвалжин дүрсийг бол дүрсийн хатан гэж нэрлэж байсан. Ямар ч дүрсийг гурвалжин дүрсээр бүтээж болдог учраас дүрсийн хаан хатан нь бол гурвалжин байсан. Дугуй дүрс ямар ч дүрсээр бүтэж чаддаг учраас дүрсийн хаан гэж дугуйг хэлж байсан. Тэгээ монголчууд дугуй дүрсээр Монгол гэрээ дугуйгаар хийж байсан. Дугуй хэлбэртэй. Тэр битгий хэл малынхаа хашаа хороог бас дугуй хэлбэртэй хийж байсан. Өөрөөсөө дугуйлаа суухдаа аливаа нэг үйл хэргийг хэлцэхдээ дандаа дугуйрч суудаг байсан. Тэгээ яагаад дугуй дүрс гэж? Яагаад дугуй дүрсийг дүрсийн хаан болгосон гэж? Тэгэхээр дугуй дүрс бол дүрсэн дотор бол хичнээн өнцөг. Доор хаяж 360 градусын өнцөг багтдаг. Цаашаа 360 градус эн давталтайгаар энийг хичнээн чүйж бол. 1 2 3. 2 давтагдахад 720 градус. 3 давтагдахад 1080 градус гэдэг ингээл цаашаа явчихдаг. Тэгэхээр та нар өнөөдөр ярьдаг болсон ба шүү дээ. Аливаа асуудал өөрийнхөө өнцгөөс хандъя гэж. Та хэдэн градусын өнцгөөс хандж байгаа юм асуудалд? 271 градусын өнцгөөс хандж байгаа юм уу? 351 градусын өнцгөөс хандж байгаа юм уу? 367 градусын өнцгөөс хандж байгаа юм уу? 420 градусын өнцгөөс хандж байгаа юм уу? Тэгэхээр бүх боломж нь хүнд нээлттэй байдаг. Дэлхий дээр 6.5 тэрбум хүн байгаа бол аливаа асуудал 6.5 тэрбум градусын өнцгөөс хандах боломж байна гэсэн үг. Тэгэхээр аливаа асуудлыг аль өнцгөөс харж болж байгаа. Тэгэхээр Монгол гэр энэ утгаараа юу хэлж байгаа юм гэхээр бүх өнцгийг өөртөө багтааж чаддаг гэдэг утгаараа хүнд бүхий л үзэл санааны, оршихуй амьдрахын аливаа зүйлийн гаргалгааны гарцын бүх боломжийг нээлттэй хайдаг. Эргээгээд тэдрийг бүгдийг өөртөө нэгтгэж чаддаг. Ийм учраас дугуйраа суусан улсууд цуваа суусан юм уу тараад ингээд суусан хүмүүсээс илүү ойлголцдог, илүү нэгдэж чаддаг. Одоо та нар ингээд суусан хүн хойно сууж байгаа хүн урд хүнийхээ нүрийг харж чадахгүй. Хажууд тийшээгээ харж чаддаг. Ингэж л харахгүй бол харддаг. Тэгэхэд дугуйраа суусан хүмүүс бол бүгдийг хаанаас нь чөлөөтэй харж байдаг. Ингээд хоорондоо үг зүгээр мэдээлэлээ солилцоход нөгөө мэдээлэл нь чөлөөтэй солилцож байдаг. Ингээд ойлголцол их үүсдэг. Хүн хүнийг ойлгохын тулд эхлээд дуу авийг нь хамгийн сайн хүлээж авч явах хэрэгтэй. Саадгүй. Дүрсийг харж явах хэрэгтэй. Ялангуяа монгол хүн бол хүнийг нүдээр нь харцаар нь царайгаар нь уншдаг хүмүүс. Энэ үгийг хэлэхдээ нүд нь яаж гялцж байна? Царайнд нь ямар хувирал өөрчлөлт орж байна? Яаж гацж байна, ээрж байна? Энэ үнийг хэлж гэнэ үү, худлаа хэлж гэнэ үү гэдгийг цаашаа хараад тань руу толгооныхоо дагзыг харуулчаад ярьж байгаа хүнийг сонсох ойлгох нэг өөр. Тань руу нүрээ харуулж агаад ярьж байгаа хүнийг сонсох ойлгох нэг өөр. Тэгэхээр энэ дугуйрч суунаа, дугуй байна гэдэг чинь хүмүүс хамгийн эхлээд үзэл санаагаа ойлголцох боломжийг олгодог. Хүмүүст аливаа зүйлд өөрөөрөө хандах боломжийг олгодог. Дээр нь тэр бүхнийг нэгтгэх боломжийг олгодог. Хүмүүсийн эв нэгдлийг хангаж чаддаг. Хүмүүсийн ойлголцлыг хүрээг тэлж чаддаг. Тэгэхээр Монгол энэ гэр гэдэг чинь ийм нарийн учиртай. Зөвхөн би ганцхан жишээ дурдъя. Монголчууд үндэсний манжийн дарангуйлд 700 жил дарлагдаад байж захта үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэхдээ яагаад тэр уул хаданд очиод нууцаар асуудлаа хэлцэхдээ дугуйрч суудаг байсан. Яагаад тэр өргөх бичгтэр нэгт нь баттган, хоёрт нь дорж, гуравт нь бат гэж бичдэг. Дугуйрч нэрээ бичдэг байсан. Толгойлогчоод таниулдаггүй байсан. Дугуйрцсан юм чинь тэгж юмыг тийм ээ эренбэлдэггүй. Нэгдүгээр тэр, хоёрдугаар тэр, гуравдугаар тэр гэж эренб тогтоодгүй. Одоо болохоор бид нар нэг өргөх бичиг тавьчаад хамгийн дээрээс нь ингээд эренбчихдээ. Тэгэхээр хамгийн дээр нь байгаа нэрийг энэ гол хүн юм байна гэж хүн хардаг. Тэгвэл дугуйраад нэрээ бичгээр зэрэг хэн толгойлогч чинь, хэн удирдаг чинь юу мэдэгдэг. Дугуйраа суудсан улсуудыг чинь дотроос нь хэн бас толгойлоод байгаа, хэн илүү яагаад байгааг харж чаддаг. Тэгэхээр дугуй зүйл гэдэг бол хүний аливаа үзэл санаа, хүний үзэл бодол, хүний энэ хүнлэг ёс хүнд эренб тогтоож өгдөг.
За дугуй дүрсийн Монгол гэр Монгол малын хороо хашаа дугуй байдгийн учир нь. Хоёрдугаарт Монгол гэр дугуй байдгийн учир нь хүний сэтгэлгээний онцлогийг илэрхийлж өгдөг. Нэгдүгээрт одоо өнөөдөр бид нар энэ Европын барууны суурин соёл иргэншлийн орон сууцнд амьдардаг болсон. Энэ орон сууцнд дөрвөн өнцгтэй. Дөрвөн өнцөг гэдэг бол орон зайг хувааж хуваарлж идэг. Орон зайг хувааж хуваарлж идэг. За энэ энтийн гар талд байгаа энэ хан, тэр хойд хан, миний ард байгаа хан гэд хүн ингээд орон зайг ирэмбэлж эхэлж байгаа. Гэтэл физик математикийн онол дотор орон зай цаг хугацаа изотроп гэж байдаг. Изотроп гэдэг нь нэгэн төрөл гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ орон зай цаг хугацаанд энэ өнцг нь илүү, энэ тал нь илүү, тэр хойтол нь илүү, энтэл нь илүү дутуу гэсэн юм байдаггүй. Энэ орон зай цаг хугацаа яг хүнд нэг ижил үйлчлэлийг үзүүлдэг. Энэ нэгдүгээр өнцөг, энэ хоёрдугаар тал, энэ гуравдугаар тал гэдэг эренб бас тогтдоггүй. Ингэж бид нар нэгэн төрлийн цаг хугацаа орон зай дотор оршдог. Ингэснээрээ бид нар яг ижилхэн нэг эренбийн хүмүүс адилхан хөгжих, адилхан боловсрох, адилхан оршин тогтнох бололцоотой болж идэг. Тэгэхэд орчлын ертөнц ингэж бидрийг эренблээг байхад бид нар өөрсдөө зүг чиг цаг хугацааг эренблээд янз бүрийн ийм 1 2 3 дугаарх сайн муу гэд ингээд тогтооцсон. Тэгээд одоо юу гэж юм гэхээр буян хишхийн зүг, гар олзын зүг, ийшээ явал ажилчин бүтэн, тийшээ явал хохирно. Ийм утгагүй юм тогтож эхэлж шít. Орчлын ертөнц өөрөө цаг хугацаагаа ингэж тогтоосон бол магадгүй тоосог өрхөд баруун талын хан адилхан одоо энэ ханыг баруун талын ханыг 1000 тоосгоор өрсөн байж болно. Тэгвэл зүүн талын хан 800 тоосгоор өргөдөх нь биш. Баруун талын ханд 10 минут өнгөрч явахад зүүн талын ханд 8 минут өнгөрч явах жишээ. Ийм юм гэж байдаггүй. Ийм цаг хугацаа орон зай алагчилсан, ирээлчилсэн, сайн муу хүн байд гэдэгтэй адилхан цаг хугацаа орон зайд ийм юм байдаггүй. Энийг физик математикийн шалгалт өөрөө тогтооцсон. Энийг монголчууд ойлгодог байсан учраас энийг чинь дугуй дүрсээр илэрхийлжсэн. Бүгдийг ижилхэн гэж илэрхийлжсэн. Тэгэхээр зэрэг ийшээ явахаар миний сайн зүг, ийшээ явахаар мууруу зүг. Цагаан сарын шинийн нэгний өглөө ийшээ зүгээ гаргана, тийшээ зүгээ гаргана. Энэ чинь солиор л бидний сэтгхүйнх ядуур л болчихж байгаа. Цаг хугацаа орон зай гэдэг бол бидэрт яг ижилхэнд үйлчилдэг. Ганцхан тэрийг бид нар өөртөө яаж ашигтайгаар хувиргаж чадж гэнэ гэдгээс л тийшээ зүгт явхад муу юм учруу, ийшээ зүгт явхад сайн юм учруу гэж. Ер нь бол баруун зүгт явхад сайн юм учрлаа, зүүн зүгт явхад муу юм учрлаа гэдэг чинь бидний сэтгэлийн өөрийнхөө энергийн хувьд чөдөрлж байгаа асуудал болохоос сэтгэлгээний чөдөр болохоос ш энэ цаг хугацаа орон зай орчлын ертөнцийн чөдөр биш. Тэгэхээр мөнх тэнгэртэн монголчууд бол энерги цаг хугацаа орон зай мэдээллийн янз бүрийн барьер саад энэ тотгоруудаас чөлөөлөгдсөн хүмүүс байсан. Тийм учраас монголчуудад ажил албанд хөөцөлдөггүй гардаггүй өдөр гэж байгаагүй. Алас хол морддоггүй өдөр гэж байгаагүй. Ан авд морддоггүй өдөр гэж байгаагүй. Өснөөс хэрэгдэггүй өдөр гэж байгаагүй. Энэ зүгээр л бидрийг энерги мэдээллийн хувьд, сэтгэхүйн хувьд, сэтгэлгээний хувьд чөдөрлөж барьсан хэрэгэл байсан. Цагийг минь алдуулах гэсэн, хугацааг минь алдуулах гэсэн. Хүний амьдралын 1 минут гэдэг ямар үнэтэй хугацаа. Тэгэд тэрийг минь алдуулах гэсэн л ийм бидрийг чөлөөл ингэж барих гэсэн л арга байсан. Тэгвэл монголчууд мөнх тэнгэртнүүд энэ бүх цаг хугацаа энерги мэдээллийн энэ барьер саадуудыг бүгдийн даван туулаад энээс ямар ч одоо хамааралгүй болчихсон улсууд байсан. Тэгэхээр монгол гэрийн энэ дугуй бүтэц гэдэг бол энийг. Тэгэхээр зэрэг монголчууд яаж сэтгэдэг юм тэгэхээр дугуй дүрс гэдэг бол өнцөг байдгүй учраас нийл сэтгэдэг юм. Нийл гэдэг бол тасралтгүй үргэлжилсэн гэсэн утга. Нийл сэтгэлгээтэй байсан монголчууд. Бид нар ингээл үргэлжилсэн юмыг энэ нэлдээ өстө ногоонг, нэлдээ цэцэг гэл ингээл ярьдаг шүү дээ. Нийл үргэлжилсэн гэсэн үг. Тэгвэл энэ өнцөг, дөрвөн өнцөг. Дөрвөн өнцгөр энэ орон зай цаг хугацаа дөрвөн талд хуваагдаж байна. Энэ бол хүний сэтгэлгээний тасралттай хэлбэрийг илэрхийлдэг. Юмыг тасалж сэтгэдэг. Энийг та нар шинжлэх ухаан дээр хамгийн сайн мэднэ. Өнөөдөр барууны гэгд байгаа энэ шинжлэх ухаан яадаг вэ? Энэ физик, энэ математик, энэ хим, энэ биологи, энэ ургамал судлал, энэ сэтгэл судлал, энэ сэтгц судлал, энэ уурах тарих судлал, энэ хүн судлал бүгдийг ингээд жижиглээд хуваацсан. Хуваагаад нөгөө юмнууд нэг хайрцагт ороо суудсан.
Хоорондоо нэгддэггүй. Нөгөө хайрцагнасаа гардаггүй. Энэ мэдээлүүд чинь нэгдэхгүй болохоор орчлын ертөнцийг тайлбарлаж чадахгүй байна. Гэтэл орчлын ертөнцийн нууц, оршихуй нууц гэдэг чинь энэ бүх зүйл нэгдэж тайлагдах зүйл болчиход байгаа. Тийм өргөн хүрээний. Тэгтэл ганцхан физикийн мэдлэгээр орчин ертөнцийг тайлна гэвэл тэр үлгэр болчиход байна. Тэр физикийн мэдлэг чинь энэ орчлын ертөнцийг нууцыг тайлахад дутаад байна. Хүч нь хүрэхгүй байна. Зөвхөн математикийн мэдлэгээр энийг тайлнахад болохгүй болчиход байна. Зөвхөн химийн мэдлэгээр энийг тайлнахад болохгүй болчиход байна. Тийм учраас амьдралаас юу ургаж арсан гэхээр шинжлэх ухаан интеграцчлагдах ёстой гэдэг ойлголт ургаж гарсан. Интеграл гэдэг үг та нар дунд сургуулийн физик математик хичээлд үзсэн. Интеграл, дифференциал гэж үзсэн. Интеграл гэдэг бол амьдрал дээр юу юм? Зүгээр л юмсын нэгдэл шүү дээ. Дифференциал гэдэг бол юмсыг ялгаж үзэх. Бидний сэтгэлгээний орчин үеийн хэллэгээр бол дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэллэгээр бол интеграл гэдэг бол юу? Дифференциал гэдэг бол анализ синтезийн арга. Юм нь задлан шинжилгээ хийдэг арга. Тэгвэл интеграл гэдэг бол нэгтгэн дүгндэг. Энэ л арга шүү дээ ерөөсөө. Тэгвэл бид нар энийг монголчууд зүгээр л амьдралынхаа хүрээнд ингэж онолдож олон юм ярихгүй, ингэж хүн ойлгохгүй болтол энийг харьжуулж хэлэхгүйгээр л зүгээр амьдралдаа бүх юмараа илэрхийлэл хийгээд явцсан байсан. Тэгэхээр Монгол гэр гэдэг энэ дугуй дүрс гэдэг бол өөрөө монголчуудын тасралтгүй нийл сэтгэдэг. Юмыг тусад нь авч үздэггүй, бүгдийг бүхэлд нь авч үздэг сэтгэлгээний онцлогийг илэрхийлдэг. Харин эсрэгээр энэ 4 өнцгтөө 5 өнцгтөө одоо сүүлийн үед энэ янз бүрийн архитектурын хүрээний юмуд чинь одоо хаостэй баригч. Энэ бол Европынхны тасралтаа сэтгэдэг илэрхийл. Тасралтаа сэтгэлгээ гэдэг бол аливаа юмыг заавал хуваадаг, тасалдаг, тусад нь тусгаар болгодог. Ингээд тусгаар болсон юм хизээч нэгдэж чаддгүй. Тэгэхээр зэрэг бид бол энэ үг дээдсийн тасралтгүй нийл сэтгэлгээний үр дүн гэдгээ өөрсдөө ойлгох хэрэгтэй. За дараа нь Монгол гэр дугуй дүрс гэдэг бол зай багтаамжийн хувьд хамгийн том, хамгийн их зүйлийг агуулдаг. Өнөөдөр 4 өнцгтэй ийм байшинд бид нар ингээл эд тогшил юм байрлуулах гэхээр бас л хөөхөн тарих ажиллуулж ижил юмаа байрлуулдаг. Тэгвэл Монгол гэрт яах юм? Тэр дугуй том дүрс нь хичнээн хүн багтдаггүй. Бид мэдэн шүү дээ. Зулаа твцсэн чи яаж багтдаггүй? Тойроо суусан чи яаж багтдаггүй? Зай багтаамж талбай. Энэ бол маш үр дүнтэй шийдэл байдаг. Дөрөвдүгürt Монгол гэрийн тэр дугуй хэлбэр бол гэрийн хаач аль ч өнцгөөс дуу, акустик, энерги, мэдээлэл, үг яриа юу ч гаргаа тавихад гэрийн бүх зэгт яг ижилхэн хүрч идэг. Яахын тэнд чинь орон зай, цаг хугацаа, энерги энэ өнцгийн талын ялгаа байхгүй юм чинь. Зүгвэрт ижилхэн тарж идэг. Та нар чулуу аваад голын ус руу шитчихэд чулуу унсан газараас ихсүүлээд долгион тархаад ингээд дугуураа тарж байгааг долгион тарж байгааг та нар нүдээр хардаг ш. Зүгвэрт жиг тардаг. Энэ юуг харуулж байгаа юм гэхээр энэ орчлын ертөнцийн орон зай, цаг хугацаа бүх зүгвэртээ ижил тэгш байдаг гэдгийг харуулж байгаа. Хэрвээ орон зай, цаг хугацаа ижил биш байсан бол одоо энэ Европынхны сэтгэдэг шиг байсан бол баруун зүгт илүү тархаж ах, зүүн зүгт дутуу тархна. Урд зүгт түргэн тархаж ах, хойд зүгт удаан тархна ч гэдэг юм. Янз бүрийн зүйл ажиглагдах байсан. Яг тэгж тойрог үүсгэд жигдхэн тарахгүй байсан. Тэгэхээр энэ бол энэ орчлын ертөнцийн орон зай, цаг хугацаа гэдэг бол хэдүүгээр харьцангуй чанартай ч гэсэн тэр үүсэл бүтэц тооллын хэмжээсийн хувьд харьцангуй болохоос биш яг хүнд үйлчлэх үйлчилгээ энэ альва зүйлд үйлчлэх үйлчлэлийн хувьд бол тэгш эрх тэгш байдаг гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр ийм тэгш хэмтэй орчлын ертөнцид бид нар зөв бүхтэй тэгш хэмтэй орчлын ертөнцид амьдарч байгаа. Гэтэл бид нар өөрсдийгөө тэгш хэмтэй биш болгоо тавьчихсан. Хэрвээ хүн тэгш хэмтэй биш байх юм бол бидний сэтгэхгүй оюунтал тэр тэгшимгүй байдал ажиглагдах хэвээр. Бусад бидний бие цогц, оршихуй амьдрах уу? Ерөнхийдөө л тэгшимтэй шүү дээ. Адилхан шүү дээ, бүх хүний хувьд ижлэх шүү дээ. Бидний тархиныхаа чадвар, тархиныхаа ажиллагааны хэрээр бие биенээсээ амьдралын төвшин, мэдлэг боловсролын төвшин бүх юмараа ялгараад байгаа. Тэрийгэ дайчилсан хэсгээр. Тэгэхээр дугуй дүрс гэдэг бол за нөгөө талаасаа дугуй дүрсийн бас нэг ач холбогдол монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг. Тал хээр нутагт оршдог. Баруун хойноосоо их салхины байнгын хөвчлэн гол урсгал баруун хойноосоо зүүн урагшаа явдаг. Ийм орчин нөхцөлд аюулгүй байдлыг хангахад талын салхи шуурга
үер ус гал янз бүрийн аюул ирэхэд дугуй дүрс бол амархан одоо аюулаас аврагддаг. Ганцхан жишээ хэлэхэд та нар ажиглана. Одоо сүүлийн үед бол малчид бас энэ хөх ухаанаа бараад байгаа учраас тийм юм ажиглагдах байсан. Дэх үед бол одоо энэ сайхан том хантай 5 хантай гэр барьчихсан малчин айл бол үер ус болоход гэрийн хойтой талд баруун хойтой талд тогоогоо өмрөө тавьчихдаг байсан. Тэр үерийн ус ороод ирэхэд тэр тогоогоор хаглагддаг. Хаглагдаад хоёр тишээ даялал үүсдэг. Энэ дэлхий чи өөрөө бөмбөрцөг хэлбэртэй дугуй хэлбэртэй учраас тэр газрын гадаргууг дагаад нөгөө үерийн ус чинь тогоогоор хаглагдаад тогоог тойрч гарахын тулд саадыг тойрч гарахын тулд долгио нь хаглагдаад хоёр тишээ ингээ урсгад тэр хаглагдсан орон зайд гэр үерт автахгүй үлдчихэйдэг. Талын салхи ороод ирлээ. Баруун хойтой талдаа ганцхан шон зооцсон байдаг. Зүгээр шон босгоцсон байдаг. Талын хойноос салхи ороод ирэхэд салхи тэр шонгоор хаглагддаг. Мөн дэлхийн бөмбөрцгийн бөөрийнхий гадаргууг дагаад дифференциал геометрийн хуулиар бас дугуй үрсэж ярагддаг. Яг тэр ярагдсан орон зай дотор гэр салхинд өртөхгүй үлддэг. Тэсэж үлддэг. Гал мөн адилхан. Намайг Сэлэнгийн юуны Дорнод аймгийн сэргэлийн сумд очиж одоо судалгаа хийж явахад тэнд 10 хүүхэдтэй малчин айл байсан. Тэр хүн одоо өнөөдөр өөрөө Монгол улсын баатар болох гээд байж байна. Өөрөө 4,000 5,000 орчим малтай болсон. 10 хүүхдийнх нь 9 малчин. Бүгдээрээ 1000 малчин болсон. Тэгээ тэр хүн ингээд эхнэртэйгээ хүүхдүүд ихэнх нь өөрөө ингээд жоохон ийм галын сорвтой байсан. Тэгээ би асуусан энэ яасан танах төмөрт өртсөн юм уу гэж. Тэгэмээ 70 хэдэн он 78 онд манах төмөрт өртсөн. Тэгээ яасан гэсэн чинь тэр 10 хүүхэдтэй айл хажуухан талд нэг саахалтын чиний газар хүүхэдгүй эхнэр нөхөр хоёр амьдардаг байсан ба. Тэгээд талын том тэр хаврын салхин тугж яваа шуурга ороод ирсэн. 10 хүүхэдтэй айл зөв зүгээр үлдсэн. А нөгөө эхнэр нөхөр хоёр хоёулахнаа байдаг айл төмөрт юуч хүртсэн. Тэгээд тэр хоёрыг аврах гэж явж тэр айлынхан 2 3 хүүтэйгээ авгаа нөхөр хоёр тийшээ мордо тэрдрийг аврах гэж гүйж явж галд өрцсөн ба. Өөрсдөө биш. Тэгээ тэр түүхийг ярьж. Яагаад гэсэн чинь 10 хүүхэдтэй айл ингээд морь мал унаад гэрийнхээ ойр орчинд явхаар зэрэг тэр хөрс халцраад нөгөө өвс ургамал нам тэр хаврын энэ шар хуухлагддаг шар өвс юу ч хөлийн хүний хөлөөр ингээд хаслагдаад тэгээ гэрийн ойр орчинд нэг хэсэг газар хаслагдсан байсан. Тэгээд нөгөө төмөр тойроод ирэхдээ яасан хэр зэрэг зөвхөн өвстэй хэсгийг хамардаг. Шорон хэсгийг хамардаг. Ингээд тэр айл аврагдчихсан ба. Тэгээд төмрийн гал ингэж хуйлэрч явдаг. Тэгээд тэр хуйлэрсан галын эргэлт нөгөө халцгаа хэсгээр ингээд тойроод гал нь байхгүй зөвхөн өвсөн хэсгээ дагаад явахаар зэрэг өнөө хуйлрал нь гэрийнхэн дээгүүр гараа авчихсан. А гэтэл нөгөө хүүхэдгүй эхнэр эмэгтэй дөнгөж тустай гарсан эхнэр нөхөр хоёр болохоор зэрэг хүүхэд мөхт байхгүй тэр гэрийнх нь ойр хавийнхан битүү өвстэй байсан. Тэгээд нөгөө өвснийхөө хуйлрал шаталтаа гэрэн шатаад ингээд. Тэгээд тэр хоёрыг аврах гэж явж тэд нар төмөрт өртөйтэй гэж шатсан байж. Тэгэхээр л үр хүүхэдтэй нөгөө би ярьж байсан 10-ын системээр монголчууд өрх бүлээ айлын засаглаа бүрдүүлж ирсэн тийм ээ. 10 хүүхэдтэй айл хамгийн болцооны байдаг. 10 охин компанитай групп хамгийн болцооны ажилдаг амжилтанд хүрдэг. Биологийн нэг идэвхтэйс 19 идэвхгүй эсийг идэвхжүүлдэг. Гэхдээ 10-ын системийн хууль гэдэг чинь маш нарийн байж. Тэгэхээр энэ хойно очиод би дахиад тэр нэлийн 30 хэд мэдийн лекц дээр бүр энэ 10-ын систем тусдаа яригдана. Энэ орчлонгийн оршихуун өөрийнх нь нэг 3 хуулийн нэг нь энэ байж байгаа. Энэ тусдаа яригдана. Тэгэхээр би одоо ингээд дурдаад өнгөрч. Тэгэхээр Монгол гэр гэдэг ингээд болцсошгүй аюулаас хээр тал нүүж бууж явдаг, байнгын хамгаалалт байхгүй ийм тохиолдолд Монгол гэрийн энэ дугуй хэлбэр бол өөрөө аюулаас тэсэж үлдэх том шийдэл байдаг. Энийг бид ухаж ойлгож чадахгүй өнөөдөр хүрч байгаа. За дээр нь Монгол гэрийн бас нэг агуу чанар бол акустикийн хувьд бол төгс шийдэл үүдэг. Яагаад гэвэл акустик хаана хүний дуу аваад цуурайтдаг. Хаана хүний дуу аваа хүний чихэнд тэр чигээр очиж хүрэхгүй орчны шуумыг өөр дээр нялзааж авчих тэнд бохирдож хүрдгүү гэхээр зэрэг ийм битүү орчинд нэгдүгээр хоёрдугаарт амьгүй орчинд тэгж хүрдэг. Би сүнсэг өдрхүү ном дээр нэг жишээ дурдсан байгаа. Хүн
одоо хүмүүс манай физикийн 2 ч хүн бид нар хамт ууланд очиж туршилт хийж ирсэн. Юу гэхээр согоо урамдахаар зэрэг буг гүгээд ирдэг. Тэгэхээр энэ зэрэг яг байгальд согооны урамдж байгаа дууг бичиж авчихад тэгээ байгальд аваачаад тэрийг тавьсан чинь буг гүйж ирдэг юм байл. Харин зүгээр тэндээс нэг далвар навч байгалаас амьд далвар навч тасалж аваад хуйлж ягаад хүн зүгээр өөрийнхөө хоолоогоор согоо урамдж байгаа юм шиг ингээд дуурхаар зэрэг юу гүгээд ирж буг гүгээд ирж. Тэгэхээр энэ хоёр авэзын үйлчлэл тэр байгальд байгаа амьтны сонорт яаж хүрч байна вэ? Энэ хуурамч хулих байна, энэ үнэн байна гэдгийг тэнд ялгаж шин. Тэгэхээр зэрэг амьд дуу хоолой гэдэг бол яаж хүн төрдгийг гэхээр зэрэг амьдаараа хүрдэг. Тэгвэл энэ амьгүй шохоо цемент ийм юмыг зуурч хадаж үдчихэж байгаад хийцэн ийм орчинд баттганы яг амнаас гарч байгаа авэзын давтамж, долгионы хэлбэлзэл бүгд буура та нарын чихэнд хүрч байгаа. Ингэж энэ орчин чинь өөрийнхөө энэ амьд энерги юмыг өөртөө сорж авч идэг. Тэгвэл байгалийн орчин гэдэг чинь тэр хөрш шороо чинь тэр дэлхий чинь тэр ургамал амьтан чинь бүгд амьд. Тэгээд тэр амьд навчийг тасалж аваад амьд дуу хоолоогоор дуурахаар тэрэнд энэ ориг байна гэж согоо таниад буг таниад гүгээд ирж шин. Тэгэхээр байгалийн үйлчлэл гэдэг ингэж нүлж. Тэгвэл Монгол гэр яадаг юм? Мод гэдэг чинь амьтаа зүйл. Энэ байгалаас авсан зүйл. Хичнээн байгалаас тасалж аваад амийн таслаад амьгүй болгоод бид нар гэрийн мод болгоо хэрглэж байгаа ч гэсэн тэнд амьд энергийн шингээстэй байдаг. Суларцсан л байдаг болохоос. За дараа нь тэр хонь гэдэг чинь амьд зүйл. Хониос авсан тэр ноосоор эсхийг савж агаад эсхийгээ хийгээд эсхийгээрээ гэрээ бүрчин. Энэ амьд зүйл өөрөө. Эднэрийн энэ амьд зүйлсийн байгалаас энергийг биднэр рүү дамжуулах, бидний энергийг байгаль руу дамжуулах чадвар энэ тоосго шохооноос хамаагүй илүү байдаг цементээс. Тийм учраас Монгол гэрт сууж байхад энергийн үйлчлэл зүгээр чөлөөтэй явагдаж байдаг. Тэгэхээр зэрэг акустикийн хувьд амьд зүйл юмыг яг байгаагаар нь хүлээж авдаг. Тийм учраас тэр амьд хоньны одоо ноосоор гаргаад авчихсан тэр эсхий чинь бол бидний дуу хоолой, бидний энэ авэзүг тэр чигтэн ил ертөнцид чөлөөтэй яг өөрийнхөө нь хүргэж идэг. Өөрийнхөө нь гаргаж идэг. Буцаагаад байгалийн авэзүг бидэрт хүргэж идэг. Тэгвэл өнөөдөр бид нар энэ орд харшийг барьчихад дөрвөн зүгтэн тойруулаад цонх хийчихэд тэгээ хаанаас юу болж байгааг юу ч мэдэхгүй сууж шин. Бүр хүн орж ирээд хоолойг нь хэрчсэн ч мэдэхгүй байж байгаа байхгүй. Тэгэд малчид яадаг вэ? Гэртээ зүгээр ингээд сууж байгаа мөртлөө хотонд нэг тэр хонь дугарлаа хөөе. Тэр өнөөш нь унтсангүй жаахан тэгээд хонлоо, тургаад хонлоо гэж ярьдаг шин. Хараагүй. Тэгээ бүр ямар хон тэгээд байгааг зүслээ хэлсэн. Гэхдээ энэ ямар гайхамшиг вэ? Тэгвэл энэ Монгол гэрийн тэр эсхийг туурах болвол дээвэр болвол энэ байгальтай бид нарыг авэзүн авэзүний одоо мэдээллийг маш нарийн холбоонд байлгаж идэг. Тийм учраас Монгол хүмүүс сонор сайн. Юмыг сонсголоороо хардаг, сонсголоороо мэдэрдэг. Одоо бид нар бол битүү юмд ороод айл болох одоо энэ вакуум физикээр бол одоо энэ дулаан дамжуулдаг, энерги дамжуулдаг, мэдээлэл дамжуулдаг энэ хоос орч вакуумцсан цонх, вакуумцсан хан. Одоо сүүлийн үед биендээ буудуулахаас айгаад тэр Английн ерөнхий сайд майд нар бол одоо зүгээр вакуумцсан сум нэвтрдэггүй машин энэ унж шин. Гэхдээ энэ чинь хүн яаж арч байгаа алж байгаа байглаас холж байгаа юм жишээ. Та нар Чехийн дугтуутай хүн гэж зохиолыг мэднэ. Мөнхийн нийгмээс орчлонгоос өөрийгөө хааж хамгаалж хэндэж танигдахгүй хичээж явдаг. Тэгвэл бид нар энэ байгальтайгаа нээлттэй харьцах биш. Энерги мэдээллийн мэдрэхүн бүх сувгаа нээж харьцах биш. Харин эсэргээр шууган гудамжны шууган орж ирээд байна. Хаанаа хөө? Вакуум цонх хийнэх хөө? Гаднаас хүүтэй орж ирээд байна. Вакуум хаалга үүд хийнэх хөө? Хэн нэгэн буутчих магадгүй, дэлбэлчих магадгүй вакуум хан хийнэх хөө? Ийм л болцсон биш бид нар. Гэтэл хүн гэдэг чинь өөрөө байгалийн амьтан. Энэ байгальтайгаа энэ орчлон ертөнцтэйгээ байнгын энерги мэдээллийн холбоотой байх хэрэгтэй. 9 сүвээрээ холбоотой байх хэрэгтэй. Цаашлах юм бол арьсныхаа сүв болгоноор холбоотой байх хэрэгтэй. Ингэжээж бид нар бидний мэдрэхүй ажилт. Хүний мэдрэл гэдэг бол энэ биений бүх хэсгээр сүлжиж идэг. Тэр мэдрэл чинь энэ арьсны нүх онгорхоо биш байх юм бол тэр мэдрэлүүд цочрохгүй. Ингээд бидний мэдрэмж моддог.
Энэ бие цогцсны 5 бодит мэдрэхүү муудахаар зэрэг нөгөө 6 дахь мэдрэхүү болох сэтгэлийн мэдрэмж, аураны мэдрэмж, уурах тархины мэдрэмжүүд бүгд дагаад мууддаг. Ингэж мэдрэмж муудахаар зэрэг сенсорын буюу мэдээллийн хомсдолд ороод ирэхээр хүний сэтгэн бодох чадвар мууддаг. Өнөөдөр бид нар ийм л нөхцөлд амьдарч байна. Тэгэхээр Монгол гэр гэдэг бол энэ бүхнийг холбож өгсөн байдаг. Тэгэхээр тэр амьд бодгаалаас авсан ноос мод зодоор хийсэн тэр Монгол гэр чинь хүнийг одоо нэгдүгürt байгаль хүн хоёрын хоорондох энергийн солилцоог чөлөөтэй хийдэг. Хоёрдугаарт мэдээллийн солилцоог чөлөөтэй хийдэг. Гуравдугаарт акустикийн солилцоог чөлөөтэй хийдэг. Монгол гэр дотор найр наадам хийгээд ямар ч сайхан уртын дууг хөөмийг ингээд хал дүүрэн орлоо дуулж хахад хүний чихэнд хар яар гэд ядаргаатаа сонсогддгоо шүү дээ. Энэ юу хэлж байгаа гэхээр акустик сайн байгааг хэлж байгаа. Гэтэл өнөөдөр орчин үед ингээд нэг битүүмжилсэн ийм гадагшаа дуу аваа цацрдгүү орчин бүрдүүлчээ тэрийг акустик явуулчихсан янз ингээд. Нөгөөх нь ороо суухаар зэрэг чихэн дээр нэг дуу аваа хэд дэлдээд чих ядраад гарч ирж шít. Тэгээд юм сонсоод гараад ирсний дараа чихэн дээр бүү дүжрөөд хэдэн цаг чихд өдөрч. Энд акустикийн хувьд сайн байгаа юм уу? Хамгийн муу байгаа. Акустик сайн байна гэдэг бол та тэр зүйлийг хамгийн цэврээр, хамгийн оргиор, хамгийн сайн сонсч авсан мөртөө чих чинь ядаргаагүй байх хэрэгтэй. Энэ буруу тогтолцоо явж байгаа. Тэгэхээр зэрэг бид энэ Монгол гэр гэдэг чинь ямар агуу зүйл. Энерги, мэдээлэл, энергийн солилцоо, үйлчил энэ хүний сэтгэхгүй бодлыг тэлжээдэг. За тэгээд хамгийн сүүлд нь Монгол гэр дотор хүмүүс тойроо суучнаа хөө. Тойроо суучхад нөгөө задгаа тулган дотор байгаа ил галаас нь нөгөө нэмэх цэник буюу эрг энерги бүх чиглэлд хэнийг ч ялгалгүйгээр бүгдэнд нь жигд сайхан тархан хүрч идэг. Дараа нь тэр гэр дотор сууж байгаа хүмүүс сайхан ингээ хөөрөлдөөд ярилцахад тэр хүмүүсийн сэтгэл санаа хоорондоо чөлөөтэй нэвтэрч идэг. Хэдий чинээ тэр хүний ялгаруулж байгаа энерги мэдээлэл хоорондоо чөлөөтэй нэвтэрнэ. Тэр хүмүүс заавал үг хэлцэхгүйгээр биенээ ойлголцож идэг. Мэдрэмж хөгжинэ гэж энийг л хэлдэг. Тэгээ монголчууд мэдрэмжтэй байсан боловсролыг мэдрэмжийн төвшөнд эзэмшижсэн гэдэг чинь энэ байгаа орчин өөрөө орчноо тэр чигт нь мэдрэмжээрээ хүлээж авах тийм боломжийг нээж өгч байсан. Тэгтэл одоо биднэрт бол бүх юмыг хаагаад тусгаарлаад байглаас вакуум орчноор өөрийгөө тусгаарлаад одоо бараг л энэ хувцас вакуум хийж өг гэж байна шүү дээ. Тэгэх юм бол гадаад орчинтой та энергийн ямар ч холбоогүй болно. Ингээд та зүгээр өөрийнхөө ялгаруулад гаргасан сөрөг хасах цэник буюу сөрөг энергиэр л зүгээр өөрийгөө зэвсэглээд байна гэсэн үг. Ингээд арьс үс чинь хурдан үрчин, өвчлөн зовно, хямар чинь лундаа чинь гутна, ажил үс чинь бүтгээ байна. Ингээд өөрийгөө та амьдаар нь энергийн хувьд эхлээд алдчихж байгаа. Мэдрэмжийн хувьд алдчихж байгаа. Тэгээ энерги мэдрэмжгүй болчихсон. Таны авсан мэдрэмжийг энергийн урсгалд дамжуулж өгдөг шүү дээ. Ингэхээр зэрэг хүн яах ирэхгүй мөхөн шүү дээ амьдаар. Нөгөө үжирхэл мөхөл чинь хөгжил чинь явна шүү дээ. Тийм учраас монголчууд бол энэ байгаль орчин дотроо яаж энэ байгаль экологтойгоо дээшээ тэнгэр ханга юутайгаа окторгуйтайгаа доошоо газар дэлхийтэйгээ яаж холбоотой байх, энэ зэрэгэлдээ параллельны ертөнц энэ байгаа эд зүйлстэй яаж холбоотой байх, энэ нарийн учир зүг энэ дээр гаргаж өгсөн. Зөвхөн Монгол гэрийн ач холбогдол. За дээр нь Монгол гэрийн бас нэг ач холбогдол агаарын урсгал хамгийн цэвэр явагддаг. Бид нар өнөөдөр энэ дөрвөн хамтаа байшин дотор нэг хажууд нь ингээд юу гаргачих чинь. Цонх гаргачих чинь. Нөгөөтгөө нэг хажуу тийшний юм уу эсвэл дээш нь доош нь онгойлгоно. Орж ирсэн урсгал бүтэн тойрчиж ингэж гарна. Тэгвэл Монгол гэр зуны дэлгэр цагт тоон нонгорхоо хаяан шуулттай. Яг уу дээрээс орж ирсэн цэвэр агаар шууд хаяагаар гарч явдаг. Ингэж битүү цикл үүсгэж гардаггүй. Энэ нь хүн амьсгалсан муу агаараараа амьсгалахгүй байх боломжийг олгодог. Өвлийн цагт яг уу дээрээс одоо л эн чин шил гялгарууд хийгээд битүүлчихэд байгаа болохоос энэ өвлийн цагт тоон ч онгорхоо байсан. Тэрүүгээр орж ирсэн агаар нь өвлийн цагт бол нэг агаарын даралт хүүтэй агаар ихсчдэг учраас агаарын даралт ихтэй учраас гэр дотор ерөөсө хэдхэн секундын дотор эргээд солигдоод гараа ивчдэг. Энэ цаг уураас хамаарсан агаарын солилцоо хийх ийм боломжийг нээж өгсөн байгаа шүү. Гэтэл өнөөдөр биднэрт энэ чин заавал тэр орж ирээд агаар ингээл тэр хуучин амьсгалцсан хуучин тасалгааны тэр муу агаарт холилдоод удгалдаад явсаар их зам туулаад ингэсээр эднийг юм гардаг. Энэ чинь одоо тэр агаарын сэлгэлтийн хурдыг маш их удаашруулж өгдөг. Ингээд агаар сэлгэлтийн хувьд хүртэл монголчууд ямар агуу байсан. Дээр нь тэр Монгол гэрийг бүрчгсэн байгаа тэр эсхий.
чигийг ямар их өөртөө шингээдгүү. Та нар мэд гэр бороотой үед ингээд айлууд адууны халгасаар хийсэн бүслүүрт тэрийгээ суллаа тавьчихдаг. Тэгэхээр тэр чиг эсхий гэдэг чинь бороотой чигтэй үед тэр чигийг өөртөө хураагаад хөөдөг бидний ойлголтоор. Эслэхүүнэд хилдэг. Тэр чигийг өөртөө хадгалахын тулд. Ингэхээр зэрэг нөгөө эсхий чинь хөөгөөд зузаараад ирэхээр зэрэг нөгөө бүслүүр чангардаг. Тийм учраас бүслүүрээ сулж өгдөг. Заавал адууны халгасаар тэр бүслүүр хийдэг нь тийм учиртай. Одоо бол хамаагүй хятад хийсэн юм уу юм нийлэг бодисоор хийсэн. Тэгээ нөгөөх нь баг хэд тоноол чангалж авахгүй бол өөрөө аяндаа суларчдаг ингээл. Тэгэл нөгөө гэрийн хэмжээ харьцаа алдагддаг. За дараа нь Монгол гэр сувраган бүтцтэй. Бид нар одоо сувраг гэл нэг юм ярьдаг. Энэ бүддийн шашны лам нар нэг амигүй тоосго цемент шохоо баахан юм нийлүүлж байгаад нэг юм амигүй нэг байшин шахуу юм барьчих. Тэгээ тэрийгээ сувраг гэдэг. Тэнд ямар ам байгаа юм бэ? Ам байхгүй. Сувраг гэдэг чинь амьд. Сувраг гэдэг бол ил ертөнцид байгаа хүмүүс биднээс сансар окторгуутай энерги мэдээлэл солилцдог. Онс байдаг. Тийм учраас тэр сувраг бол амьд байдаг. Тэгвэл яг энэ байгаль дээр байгаа хүний бүтээсэн амьд сувраг гэвэл Монгол гэр байдаг. Монгол гэр одоо твхийтэл хааны тэгшин бариад байгаа болохоос дээр үедээ бол ийм ташуу байсан. Тарпес хэлбэрийн. Тэгээд дээшээгээ өнийн тэгээд тоондоо гэхээр ерөнхийдөө бүтцэн гурвалжин хэлбэртэй сувраг хэлбэр байсан. За тэр энэ гурвалжны тухай тэр хойно очиод дахиад бүр маш нарийн тайлбарууд орно. Зүгээр энэ дээр би ахгүй ярьж байгаа учраас дуртай төнгөрч. Тэгвэл Монгол гэр гэдэг чинь суврагын дотор яадаг юм гэхээр одоо энэ дэлхийн эрдэмтэд тогтооцсон байгаа. Энэ Египтийн пирамид. Пирамид гэдэг чинь өөрөө монголоор сувраг гэсэн үг шүү дээ. Цац гэсэн үг. Энэ Майя соёлын туурин дээр байгаа пирамидууд. Эдгээр яадаг юм гэхээр пирамидын дотор яг ижилхэн махыг хоёр хуваагаад нэг нь пирамидын дотор тавьсан, нэг нь гадаа тавьсан. Гадаа тавьсан мах 7 хоногийн дараа өтөөд, хатаад, хоржигоо жижигхэн болоод харлаад бүр хачийн болцсон. 7 хоногийн дараа суврагын дотор тавьсан мах хэв хэвээр байжсэн. Тэгэхээр монголчууд суврагын дотор сувраг бол орчноос сайн энергийг өөртөө дотроо хоримтлуулдаг. Орчиндөө байгаа муу энергийг сарниадаг гэдгийг олоо тогтооцсон. Энэнд гурвалжны агуу чанар байдаг. Гурвалжныг бас дүрсийн хатнаар монголчууд сонгосон санамсаргүй явдал биш. Тэгвэл өөрсдийнхөө одоо энэ барууны ертөнцид зориудаар тусдан сувраг бүтээж байгаа бол монголчууд зүгээр суврагын дотор амьдарчсэн. Орон сууцаа суврагаар бүтээсэн байсан. Ингээд тэр гэр нь бол ойр орчинд байгаа бүх сөрөг энергийг түлхчээдэг. Харин сайн энергийг өөртөө татаж хурааж идэг. Ийм агуу бүтц явж байгаа энергийн талаас. Саяхан Герман Даны эрдэмтэд том судалгаа хийсэн. Миний түрүүний лекцэн дээр ярьжсэн тэр 58 км үргэлжилдэг Францын том агууд орж судалгаа хийсэн. Тэн дотор хүмүүс одоо зүгээр жирийн бөө биш хүмүүс ороод зүгээр нэг хэдэн минут ингээ хоорондоо яриа суухад тэр хүмүүс тэгээд энэ тархинд нөгөө тархины бичлэг буюу тархины цахилгаан соронзон орны эргэлтийг бичдэг төхөөрөмж суулгацсан. Нөгөө электрон хамгийн сүүлийн үеийн PS гэдэг төхөөрөмжийг суулгацсан. Тэгээд тэр хүмүүс ингээ сайхан дуулалдаад орилоод бид нар нэг хоёр тал гараад нэг сайхан орилдог шиг ингээ дуулдаад орилоод 20 минут болоход тэр хүмүүсийн биеийн унталтын байдал 60% хүрсэн. Дараагаар нь тэд нар тэр юуг авч хайчаад хүмүүсийг дуулуулахаа болоод бөөгийн хэнгэрэг оруулж ирээд тэр 3 хүнд өгөөд гурууланд нь зэрэг бөөгийн хэнгэрэг өгөөд нүдүүлсэн. 20 минут нүдүүлэхэд хүмүүсийн бие цогцос оюун унталт 80% төрсөн. Бие цогц нь унтаад байдаг, оюун ухаан нь улам сэргээд байдаг. Дараа нь энэ туршилтаа Египтийн пирамид дээр очиж ийсэн. Дараа нь Майя соёлын туурин дээр очиж ийсэн. Ингээд эндээс ямар дүгнэлт гаргасан гэхээр Ерөөсийн пирамидууд бол нөгөө Египтийн пирамидууд бол Египтийн том хаадуудаа фараонуудаа тэнд оршуулдаг байсан. Тэднийхэн сүнсийг тэнгэрт гаргах гэж тэрийг ашигладаг байсан юм байна. Пирамидыг ашигладаг байсан. Тэгэхээр зэрэг хүн тэнд ороод нэг тэгээд тэр Майя соёлын туурин дээр байгаа тэр пирамидад хийсэн туршилт бол бүр сонир. Тэрэнд бол ардын урлагийн хамтлаг оруулсан. 8 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгээд ардын тэнд бол бөөгийн хэнгэрэг нүдүүлээгүй. Тэд нар чинь ихэнх нь нөгөө Латин Америкийн нүддэг барьдаг бөмбөр янз бүрийн хөгжмийн зэмсэг байсан.
Тэгээд тэд нарыг бүгдийн тархинд нь бичлэг хийгээд туршсан чинь яасан гэхээр нөгөө хүмүүс яг адилхан үр дүн илэрсэн. Цогцсон бие 80% унталттай өөрөө унтаад идэг. Бид нар нойр хүрээл зөөрмөглөөл унтахад ямар байдгүй яг тийм болж байгаа. Тэгэхэд тэдний оюун санаа улам идэвчээд улам сэргээд тэр энергийнх нь давтамж бол бүр огцсон өсөд исэн. Тэгэхээр зэрэг энэ бүхнээс юу гэсэн гэхээр ерөөсөө энэ пирамидуудыг чинь энэ барууны ертөнцийнхэн болвол ерөөсөө тэр хаан маан тэр том өрлөгжинжийн том агуу явсан хүмүүсийн сүнсийг тэнгэрт гаргах гэж хэрглэж ирсэн юм байна гэж. Тэгээд тэдний хан дээр юу байдгүй гэхээр хүний дүрстэй том шувууны дүрс юунууд байдаг. Нисэж байгаа шувууны дүрсүүд их байдаг. Тэгээ тэрийг тайлбарлаж байгаа. Хүний оюун ухаан энэ пирамидаар дамжуулж тэнгэрт гардаг энэ үйл явц юм байна. Тэгээ хүний сүнс, хүний оюун ухаан нисэж гин гэсэн санаа юм байна гэж тэрийгэ тайлбарласан. Энэ бол маш их магадaltaй. Тэгэхээр энэ юу хэлж байгаа юм гэхээр нөгөө барууны ертөнцийн чинь сүнс нь дээшээ гардаг учраас тэр том хаамаан байсан хүмүүсийн сүнсийг тэнгэрт гаргаж мөнхжүүлэхийн тулд тэнгэр болгохын тулд тэд нар тэр пирамидуудыг ашигладаг байжээ гэж. Гэхдээ тэгвэл насаараа Монгол гэрт пирамидад жинхэнэ амьд пирамидад амьдэрсэн тэр улсууд яах вэ? Шууд дээшээ гардаг. Тэгээ би та нарт түрүүний хаврын лекс хэлээгүй. Юу гэхээр зэрэг хүний энэ биеэр 10 төрлийн эрчим хүч урсч идэг. Хүний цусыг дагаад, хүний шөрөмсөөр явж байгаа хий урсгалыг дагаад 10 төрлийн энерги буюу эрчим хүч урсч идэг. Энэ ямар хүнд 10 төрлийн эрчим хүч байдгийг гэхээр төрүүлэгч мөнх тэнгэр эцгийн эрдмийн тал буюу удмын сангийн эрдэм ухаануудад боловсрсон хүний биеэр 10 төрлийн эрчим хүч урсч идэг. Хүн яг өөхөх агшинд тэр 10 төрлийн эрчим хүч нь хөх толгон дээр цуглараад хөх толгон дээрээс мөнх тэнгэрийн буу тавьдаг. Мөнх тэнгэрийн буу гэдэг нь та нар одоогийнхоор хэлэх юм бол зүгээр буу бууж байгаатай адилхан. Өөрөөр хэлэх юм бол 10 эрчим хүч чинь хүн яг өөхөх мөчөд хөх толгон дээр хураагдаад олон ясны уулзах дээр хураагдаад тэгээд тэр хүч 10 эрчим хүч нийглэнэ гэдэг чинь асар их хүч байдаг юм байна. Тэр хүч одоо хүний мөн чанарыг дээш нь түлхэж тэнгэрт гаргадаг байна. Тэгэхээр хөх толготой хүмүүсийн бусад толгойгүй хүмүүсээс ялгагддаг агуу чанар нь ингэснээрээ Монгол хөх толготой хүмүүсийн сүнс бүгд мөнх тэнгэрт гарч тэнгэр болох чадвартай. Ингээд мөнх тэнгэрийн буу хөх толгон дээрээс тавиад хүний сүнс тэнгэр рүү түлхэгдэх мөчөд их цагаан гэрлээр явдаг байна. Тэр цагаан гэрлийг олж харсан хүний тэр цагаан гэрлийг заяа гэж, тэнгэрийн заяа гэж нэрлэдэг. Тэнгэр заяатай монголчууд гэдэг энэ дээрээ байдаг. Тэгвэл одоо энэ барууны ертөнцийн ээжийн талын мэдлэгийн сан буюу хөгжлийн сангийн эрдэмт боловсрсон улсууд 9 одоо биеэр нь сүлжиж идэг. 9 эрчим хүч биеэр нь сүлжиж. Тэр 9 эрчим хүч мөн хөх толгон дээр цуглана. Тэдний олон уулзах дээр цуглана. Тэр 9 эрчим хүч хүний мөн чанарыг түлхэхээрээ зэрэг тэнгэрт гаргаж чаддгүй юм байна. Тэгээ энэ сансар окторгуугаар хий хоосон тэнүүлчихдэг юм байна. Хүч нь хүрдэггүй. 10 эрчим хүчтэй хүрдэггүй. Тэгээ арвтын систем гэдэг чинь маш нарийн юм байдаг. Орчлонгийн өөрийнх нь оршихуун 3 тулгуур хуулийн нэг байдаг. Тэгэхээр ээжийн талын мэдлэгийн буюу хөгжлийн сангийн эрдэм ухаануудад боловсрох уу? Аавын талын эрдмийн буюу удмын одоо эрдэм ухаануудад боловсрох уугүй юу гэдэг чинь бидний шийдэх асуудал. Тэр тусмаа хар удмын монголчууд бол энэ мөнх төрүүлэгч мөнх тэнгэр эцгийн эрдмийн талын хар удмынхан бид нар. Тийм учраас мөнх тэнгэр ээжийн талын мэдлэгийн сангаар явсан улсууд хүн төрөлхтний соёл иргэншлийг сүрлийн ирмэг дээр авчирхад монголчууд дандаа энийг засдаг. Тэр засхуун эрдэм ухаан биднэрт байгаа учраас. Тэгэхээр Монгол гэдэг чинь тэр чигээрээ амьд суурах цацраг. Тэрэн дотор насаараа амьдарсан сайн бүх энергийг хураасан улсууд чинь тэр дээшээ гардаг. Тийм учраас алтан ургийнхны хүндтэй хүмүүсийг одоо жамуухаас ихсүүлээд бургу зүйл хийх үед нь цус гарахгүй ална гэж нугсын тасалж алддаг байсан. Яаж байгаа юм гэхээр алтан ургийн тэр ухаантай сүнснүүдийг дахиж дэлхий дээр хүн болгож төрүүлэхийн тулд тэр мөнх тэнгэрийн буу тавиулж тэнгэрт гаргуулахгүй тулд тэгж юу яадаг байсан. Дэлхий дээр дахиж хүн болгож төрүүлж тэр эрдэм ухааныг ашиглахын тулд цус гарахгүйгээр нугсын тасалж алддаг байсан. Энд маш нарийн зүйл юм. Яагаад бид нар 10 хуруутай байдгийг? Энэ эцгийн талын эрдмийн сангийн хөгжлийн удмын сангийн энэ 10 эрдэм ухааныг 10 эрчим хүчийг биедээ цогцлоох гэж бид энүүгээр 10 эрчим хүчийг гаргадаг авдаг. Тэгээд 10 хуруутай байдаг. Гэх мэтлэн тэгэхээр Монгол гэр өөрөө тэд нар одоо тэр барууны ертөнцийнхэн бол өөрсдөө шууд
мөнх тэнгэрийн буу хөх толгон дээрээс нь тавиад тэнгэрт гарах чадваргүй учраас тэр тусгай байгууламж болсон пирамидыг ашиглаж ирсэн баг. Монголчууд бол зүгээр Монгол гэртээ амьдарч байгаа л тийшээ гарна. Энд чинь хувь заяа шал өөр байгаа үстэй. Танд ямар их боломж байна? Өгдөөс ийм их боломжийг танд олгоцсон. Тэгээ зүгээр хөх толгов гэж битгий үл тоо. Тэрэнд чинь явж таны дараагийн төрлүүдийг шийдэх. Энэ юу ч биш. Энэ 50 цувар лекцийн төгсгөл өшөө хөх толгов яадгийг. Дараа нь дэлхий сүрээд дэлхий нар болно. Одоогийн нар хар нөх болж хувирах үед бидний оюун санаа хаана очих вэ? Тэрийг хүртэх хөх толгов шийддэг. Тэгэхээр энийг бол одоохондоо ярих болоо гэдэг төгсгөл рүүгээ яг зохих лекцэн дээр яригд. Тэгэхээр Монгол гэр гэдэг чинь өөрөө ийм том амьд сувраг, амьд пирамид явж байгаа. Тэгээ та нар ажиглаж байгаа баг. Одоо Монголын хөдөө талаар явж байхад хаанаас нь чарсан сувраг, байгалийн суврагууд үе төмөрөө байж. Хэн ч олж хардггүй тэрийг. Хүмүүс тэнд өөрсдийнхөө сүнсийг тэнгэрт гаргаж мөнхрүүлэх гэж, өөрсдөө сайн энерги хураах гэж үхэн хатан хэдэн зуун мянган боолоо алан байж, маш их хүч хөрөнгө заран байж тэнд сувраг босгож байхад Монголын уул тал зүгээр л байгалийн амьд суврагууд тэр чигтээ байж байгаа. Жижиг, том, янз бүрээр. Та нар тэрийг ажиглаарай. Энэ бүхэн чинь орчныхоо бүх муу энергийг хөөрж байгаа. Орчин дэлхийгээс бүх сайн энергийг хурааж байгаа. Ингээд бидэрт бодох юм их байна. Тэгэхээр Монгол зөвхөн би Монгол гэр дээр ярьж. Ийм агуу юм байдаг. За дараа нь Монгол гэр рүү оръё. Дотоод эд тогшлыг аваад үзье. Дандаа модон зүйл хэрэгэлдэг. Гэтэл монголчууд энэ байгаль дэлхийд ургаж байгаа модны энерги хүнд сайнаар нөлөөлдөг, муугаар нөлөөлдөг, сөргөөр нөлөөлдөг гэдгийг олоод мэдчихсэн байсан. Ялангуяа одоо улиас, улиангар энэ төр бол хүнд бол асар муугаар нөлөөлдөг. Гэхдээ нэг ганцхан жишээ нь Улаанбаатараар нэг тавьсан энэ улиаснаас чинь хавар болохоор цагаан юм хөвөрч гарч ирэл харшил үүсгээл нүүр ам руу ороод бидрийг яаж зовоож байна. Гэтэл эн чинь нүдэнд харагдаж байгаа юм тэр. Харагдахгүй байгаа энэ улиаснаас улиангараас чинь ямар их муу энерги ялгарч бидрийг зовоож байна. Гэтэл нарс хус хуш агар энэ бургас энэ моднуудаас чинь дандаа эрг энерги ялгардаг. Тийм учраас монголчууд гэрийнхээ эд тагцлыг дандаа модоор хийдэг. Тэр мод нь дандаа хүнд эрг нөлөө үзүүлдэг тийм модуудаар хийж ирсэн ба. Тэгээд бүр модны үүсээр сав хийж хэрэглэн. Модны ураар сав хийж хэрэглэн. Тэрэн дотор хадгалагдсан модны ур үүсээр хийгдсэн савн дотор 24 цаг хадгалагдсан ундаа ус бол аршаан болдог гэж. Гэт бодохоор зэрэг бид нар чинь зүгээр л ерөөсөө байгалийн энергийг зүгээр авах биш, өшөө боловсруулж, өшөө хүчин чадлын энергийнх нь үйлчлэлийг нэмэгдүүлж авдаг байсан баг. За Монгол хүн яагаад заавал модон орон дээр юм уу газар хөвтдгийг. Яагаад одоогийн шиг энэ зөөлөн буудан дээр хонхоогоод биеийн хэлбэрээр яваад ордог зөөлөн буудан дээр хөвтдгүү суудаг байсан. Тэгэхээр энэ хатуу газар их дэлхий нэгдүгээр газар дээр хөвтнэ гэдэг чинь газрын цөмөөс гарч ирж байгаа нөгөө эрг энерги буюу нэмэх цэнгийг өөрийнхөө авранд өөрийнхөө энергийн бид хураадаг байсан баг. Хоёрдугаарт дэлхийн соронзон орны урсгалыг өөрийнхөө тархины болоод бие цогцсны соронзон орны урсгалд нэгтгэж энэ юугээрээ өөрийнхөө соронзон урсгалыг нэмэгдүүлдэг байсан. Ингэснээр тархины багтаамж нэмэгддэг байсан баг. Дараа нь тэр хатуу газар хөвтсөн улсуудын ясан чангардаг, махан чангардаг, булчин чангардаг. Цусны урсгал хурдсдаг байсан баг. Ингэхээр монголчууд хүний нүдэнд олж харахад хэцүү хурдтай хөдөлдөг. Хурдтай сэтгэдэг байсан байж байгаа. Яг энэний бас нэг хувилбар нь тэр модон ор. Модон орон дээр дээшээ хараад твхийтэл хөвтсөн хүн бол хэзээч бөхтөр болдгоо байсан баг. Модон орон дээр газар унтсан хүн бол хэзээч энэ бие хаан ясан үлгэр байдаг. Манай хөдөөний хөхөөгчүүл ингэ нас агцсан 70 80 60 хүрсэн мөртлөө ясан твхийгэл байж байдаг. Гэтэл одоо энэ хотод яваа өвөө эмээнэрийг харахад чинь зүгээр хэцүү ингээд бүх хийцэн. Гэтэл мортал нөгөөдөл чинь сугсалцаал явж ийн яах ч юм алга ба шүү дээ. За дараа нь тэр орон дээр хоньны ноосоор хийсэн эсхий гудас хэрглэж байна. Тэр хоньны ноосоор хийсэн эсхий гудсыг газар тавиад хөвтий. Модон орон дээр тавиад хөвтий. Ялгаа байхгүй газрын хөрснөөс гарч ирж байгаа тэр нэмэх цэнгийг
чөлөөтэй нэвтрүүлдэг. Тэр эсхий чинь ингээ харахад хүн зузаан нийл юм шиг мөртөө дотроо бол маш сэрэг орчин байгаа шин. Тэрүүгээр энэ цэнгийн урсгал, энергийн урсгал, мэдээллийн урсгал чөлөөтэй нэвтрдэг юм байна. Энэ модоор чинь бас чөлөөтэй нэвтрдэг юм байна. Энэ байгалийн амьд зүйлсээр чинь чөлөөтэй нэвтрдэг юм байна. Тэр үтгэл тэр чулуу усаар хүртэл нэвтэрж байгаа. Харин амьгүй энэ тоосох цэм тэр чинь нэвтрдэг юм байна. Амьтай юм амьтай орчноороо чөлөөтэй нэвтрдэг. Амьгүй орчноор нэвтэрч чадахгүй. Ингээд бид нар эсхий гудсаараа дамжуулаад, хөмтөө дээлээрээ дамжуулаад дээшээ доошо бүх орчлын ертөнцтэйгөө энерги мэдээллийн бүх холбоотой байдаг гэсэн. За дараа нь тэр зэсгүүл мөнгөн аяг гэх мэтлэн янз бүрийн сав идэл хэрэгслүүд байж. Жишээ нь тэр зэсгүүл гэдэг бол хүний биед хамгийн нэгдүгээр цусны эргэлтийг сайжруулдаг. Судасны ханандах бүх холестерин болон холестеринээс бусад бүх судасны ханд тогтсон зүйлсийг бүгдийг цэвэрлж өгдөг байсан ба. Дээр нь тархины даралтаас чөлөөлнө. Цусны даралтаас чөлөөлнө. Зүрхний үйл ажиллагааг сайжруулна. Цусны их бага эргэлтүүдийг сайжруулна. Шүдийг цагаан болгоно. Үсийг унахгүй болгоно. Нүдний хүүхэн харааг хурц тод болгож өгнө. Арьсыг удаан үрчилгэнэ. Маш их тэгээд дотор идэрхтнүүдийг бүгдийг цэвэрлж өгдөг. Хүний бид 10 хэдэн төрлийн сайн нөлөөтэй байж байгаа. Тийм учраас монголчууд тэр зис аяганд гуйл сав домбонд цай ундаага хоол хүнсээ хийж хэрэгэлдэг байсан байж. Дээр нь мөнгөн аяга. Мөнгөн аягийн хамгийн гол юм бол хүний сүнсэн бие буюу сүүн эсээр бүтсэн энерги биеийг идэвхжүүлж өгдөг. Мөнгө бол ингээд мөнгөн аяга жирийн ингээд аяга хоол цай хийж хэрэглээгүй ингээд ил байж захта. Энэ мөнгөн богойч бөгж ил зүгээр ил байж захта сарны эрчим хүчийг өөртөө асар их хурааж идэг. Тийм учраас тэр эрчим хүч нь хоол цай хийгээд хэрэглэх бариад аяга хүртэл ингээд бариа сууж явахт хүртэл хүний энерги бие дамжуулж сүүн эсээр бүтсэн сүнсэн биед буюу энерги биеийг идэвхжүүлж өгч идэг. Дотоод энерги бие. Ийм нарийн нөлөөт тэгвэл гуйл зэс гэдэг бол жирийн байж захта нарны эрчим хүчийг өөртөө хурааж идэг металлууд байдаг. Тэр хураасан эрчим хүчээ тэр дотор нь хийсэн хоол хүнс болон барьж яхад хүрт хүний аавра гэрлэн бие бүх зүйл тэр эрчим хүчээ дамжуулж идэг. Хүний бие дотор ороод тэр түрүүний миний хэлдэг 10 хэдэн төрлийн үйлчлэгийг үзүүлж идэг. Тэгэхээр Монгол энэ ид ахуй гэдэг чинь зүгээр нэг металл олдохгүй дээ аяга олдохгүй дээ хийцсэн юм биш. Энэ модоор хийсэн, модны үүсээр ураар хийсэн энэ сав суулгууд чинь бол дэлхийн хөрснөөс гарч ирж байгаа эрчим хүчийг өөртөө хурааж идэг. Тэр битгий хэл ялангуяа усрахаг орчноос ирсэн эрчим хүчийг өөртөө хурааж идэг байна. Тийм учраас тэр орчны эрчим хүчийг хүнд дамжуулж идэг. Гэхдээ эн чинь дандаа энергийн хуулийн дээр амьдарч ирсэн туршлага явж байгаа байхгүй. Шийдлүүд явж байгаа байхгүй. Тэгээ байгаль ихтлгээтэйгээ эргээд ойрхон. Ингээд цаашаага явах юм бол нөгөө Монгол гэрийн чинь дотор талд нөгөө миний байнгын ярьдаг задгаа тулган дотор ийл гал. Гал гэдэг чинь нэмэх цэник, нар, дэлхийн зүм, гал гурав чинь нэмэх цэник буюу эерэг энерги. Тэр галаас гарч ирж байгаа нэмэх цэник эерэг энерги чинь хүний биед хүний энергийн биеүдүүд үйлчилснээр энергийн биеийн гэмтлийг илрүүлдэг, засдаг, илчилдэг, эмчилдэг. Тэгээд энергийг улам идэвхжүүлдэг, сайжруулдаг. Тэрнээс гадна галыг монголчууд аргалаар төлдөг байсан. Аргалаар. Тэгтэл тэр аргал нөгөө өхөр чинь бол тэр байглаас тэр 1000 гаруй төрлийн өвс ургамал идэг. Тэрний 70-80% нь бол тэр эми ургамал байж байна. Тэгээ тэрний ялгадс болоод гарсан ч гэсэн тэр малын баас гэдэг бол үхрийн баас аргал гэдэг бол эргээд хүний орчныг цэвэрлэдэг. Тэгэхээр энэ дөрвөн талтай ийм хаал болон тохоотой газар бол шөнийн цагт 3 удаа гүйдлийн цаг байдаг. Ялангуяа харанхуй шөнө бол муу юмсын гүйдлийг идэвхждэг. 11:30-аас 12:30, 2:30-аас 3:30, 5:30-аас 6:30 хооронд гүйдлийн цаг байдаг. Тэр гүйдлийн цагаар энэ муу
одоо хар хүч болцсон оюун санаанууд бол муу үнэрээр хоолдог. Сайн оюун санаанууд бол сайхан үнэрээр хоолдог. Тэгээ бид нар өвгдээцхийн тэнгэр болсон сайхан оюун санаануудыг бол хооллохдоо дандаа арц хүч, ганга сайхан юмны үнэрээр хоолж өгдөг. Тэгвэл муу юмс бол баас, шээс, аль муухай заван орчны муухай үнэрээр хоолдог учраас тэр муухай юм байгаа газар нөгөө муу оюун санаанууд хар хүчнүүд овоорсон байдаг. Тэгээд монголчууд яадгүй. Тэгээд энэ харанхуй өнцөг болонд их овоордог тэд нар. Гэрлээс цутдаг учраас. Харанхуй өнцөг болонд их овоордог. Тийм учраас монголчууд адаглал монгол гэрээ дугуй хийхэд гэртэн тэр заван хар хүчнүүд, сөрөг энергиуд, тогтолцоонууд үүрэлдэггүйсэн. Тэгээ өглөө басч ирээд аргалаараа сайхан гал түлээд өгөхөр аргалын утаа гэдэг чинь тэр дандаа эми ургамал, тэр англиун сайхан байгалийн онгон дагшин нөхцөлд ургасан ургамлын тэр хатчихсан баас гэдэг чинь асар сайхан үнэр. Тэгээд эн чинь малчны хотгон руу ойртоод очихоор зэрэг аргалын утаа үнэртэй л гэмэн таашаал аваад нэг сайхан үнэр, юу арцнаас илүү үнэр. Ер нь бол монголчууд мөнх тэнгэртнүүд бол арц хэрглэж байгаагүй байдаг. Ганга арцыг хэрглүүл ургаагаар нь хэрглэж исэн байдаг. Одоогийн шиг нүдэж барьж ингэж хэргэлдэг байсан. Тэгэхээр зэрэг нөгөө байгаль хангаа дэлхий чинь энэ гэр орно бүх юм нөгөө сайхан үнэрээр ингээд үнэрдэгдээд ирэхээр зэрэг хавь ойроос нөгөө муу хар хүчнүү тогтож чаддгүй. Нөгөө үнэрээс нь дайжаад алга болчихдээ. Дээр нь тэр аргалын утаа агаарт байгаа 300 гаруй төрлийн микровирус устгадгийг Японы эрдэмтэд тогтооцсон. Тийм учраас маха муудахгүй гэж вирус микробын цэвэрлэгтээ монголчууд аргалынхаа утаагаар утчихсан баг. Тэгэхээр эми ургамал идсэн байгалийн онгон дагшин ямар ч химийн бордоогоор бордоогүй сайхан одоо цэврээрээ байгаа тэр байгаль дургасан мянга төрлийн өвснөөс 70-80% нь 7-800 гадна эми ургамал. Эми ургамлаар хооллсон үнэний малын сүү мах гэдэг бол тэр чигээрээ эм. Илүүд хэрэггүйг нь байгалийн боловсруулах үйлдэл дотор нь тэр хоол боловсруулах хэрэгтэн систем нь ялгц суулгаа хайчиж. Тэгээд цаана жинхэнэ шимт ижилтэй хэрэгтэй нь үлдээд мах цусандаа сүүндээ шингэхээр зэрэг нөгөө малын чинь мах амттай байгаад байгаа нь. Нөгөө шүл хийгээд уухаар ядаргаа тайлагдаад байгаа нь. Нөгөө сүүгээр нь цай чанаа дуухаар толгооны өв чинь намдаад байгаа нь тэрний учир. Өөрөөр хэлбэл монголчуудын хоол хүнс гэдэг бол тэр чигээрээ эм. Бид нар эмээр хоолдог юм л. Тэгтээ эм гээд өнөөгийн үеийн химийн бодис идээгүй бид нар. Жинхэнэ байгалийн амьттай байгалийн сонгодог шилэгдмэл хүнсээр бид нар эм болгож хэрглэж байгаа. Тэгээ дээр нь бид нар ёстой нөгөө барууны орныхон шиг боловсруулахгүй тэр чигээр нь зулгааж идээгүй. Дээд зэргийн байгалийн өөрийнх нь бүтээсэн боловсруулах үйлдвэрээр оруулаад цэвэрлээд боловсруулчаад сонгодог хүнс болгоод хэрглэж байгаа. Байгаль өөрөө 3 төрлийн хүнсийг бүтээсэн байдаг. Нэг нь мах, нэг нь өвс ургамал, нэг нь сүү. Өвс ургамал нь махандаа шингэдэг. Өвс ургамал мах хоёр нь сүүндээ шингэсэн байдаг. Энэ утгаараа сүү бол байгалийн бүтээсэн хамгийн сонгодог хүнс. Тэгээд нялх хүүхэд төрж гарч ирэнгүүтээ байгалийн янз бүрийн энерги тээсэн юмд хооллохгүйгээр зөвхөн яадгүй. Ихийнхэн сүүгээр халуун ангир уургаар хооллоо. Ийм ёс амьтны ёсонд ч байж байгаа. Тэгэхээр байгаль өөрөө энэ хүнсийг бүтээсэн. Байгаль өөрийнхөө маш нарийн технологи бүхий боловсруулах үйлдвэрээр энэ хүнсүүдийг бүтээсэн. Тэгвэл монголчууд энүүгээр л хоолсон. Тэгээд тэр монголчуудын гэгэрл ном дотор тэр хоньны толгой ямар ач холбогдолтой юм? Хоньны сүүл ямар ач холбогдолтой юм? Тэмээний бүх ямар ач холбогдолтой юм? Адууны цус ямар ач холбогдолтой юм чигээд бүгдийг тодорхойлцсон. Сүүгийн төрөл бүрээр нь тодорхойлцсон байж байгаа. Тэгэхээр монголчууд бол өвс, ургамал, жимс, ногоо иддэггүй биш. Харин энэ барууны химийн бодисонд хордуулчихсан, химийн бодисоор хүчээр ургуулсан нөгөө хөрснийхэн шимт хижээл алдагдсан учраас юм ургадгүй. Тэгэхээр энэ зэрэг химийн бодисоор хүчээр томруулж ургуулж гаргаж ирсэн. Химийн бодисонд хордцсон өвс ногоо иддэггүй бид нар. Байгалийн онгон дагшин нөхцөлд байгаа цэвэр байгалийн бүтээсэн өөрийнх нь сонгодог өвс ногоо ургамлыг иддэг. Жимсийг иддэг бид нар. Тэд нар нэг эренчин бомбоогаа хийснээр 10-аахан төрлийн ургамал, 10-аахан төрлийн таримл идж байгаа бол бид нар 2-3 мянган төрлийн ургамал таримлыг иддэг. Тэрийг бид нар шууд зулгаагаад химийн бодистой нийддэг. Харин байгалийн мал химээх байгалийн боловсруулах үйлдвэрээр боловсруулж иддэг. Цэвэрлэж иддэг. Хамгийн сонгодог хүнс болгож иддэг. Тийм учраас Монгол
одоо хоол хүнс бол хүний эрүүл мэндийг бол тэр жигтэн тэтгдэг эмчилгээ явж байгаа. Сая тэр Гимлан улсад 2 удаа авирчихсан Үлзий баяр гээд уулчин ярьж ийн лээ. Танаа тооны нэвтрүүлгээр ороод. Гэхдээ тэр Гимлан улсад 1 удаа авирахад би 40 хоног зарцуулсан. Ер нь ямар ч хүн 40 хоног зарцуулдаг. Тэгэхэд бид нар бол очиод 7 хоноод тэр одоо агаар хүчил төрөгч дутагдмал агаарын даралт багтаа тэр орчинд тэр толгоо эргэдэг, цусны эргэлт удааширдаг, цусны даралт багасдаг, тэгэл бөөлц цутгадаг тэр янз бүрийн эмгэгт бол эмгээс 7 хоноо л салчихсан. Тэгээ 7 хоногийн дараагт бид нар яг тэр нутгийн хүмүүс шиг тэгээд ачаа үүрээ тэр уулын орой руу алхаад барайл ингээд сайхан явж идэг. Чөлөөтэй болцсон гэдэг. А гэтэл Европоос ирсэн улсууд 40 авираад буугаад ирсэн 40 хэдийн хоногийн дараач яг л нөгөө аагалсан уугалсан даралт нь багтсан нөгөө толгой тархин эргэсэн яг янзаараа байж идэг гэж. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн бие цогц тэр уулгах орчны хүчил төрөгчийн дутагдaltaй агаарын дутагдaltaй орчинд дасахгүй шүү дээ. Дасан зохицохгүй. Тэгвэл Монгол хүний бие организм яагаад тийм хурдан дасан зохицож байгаа гэхээр нэгдүгээр энэ өөрийнх нь байгалийн онцлог, газар зүйн онцлог, хоёрдугаар энэ энерглэг чанар, гуравдугаар энэ идж байгаа хоол хүнс. Энэ бүхэн чинь тэр ямар ч орчинд очиод Монгол хүнийг хурдхан дасаад явчих ийм боломжтой энэ бие физиологийн маш өргөн боломжийг олгож байна. Тэгэхээр хүний энэ бие физиолог төдийгүй энэ байгаль дээр байгаа чулуу, мод, амтан ургамал бүх зүйл манай дэлхий, манай гаригууд, манай нар, бусад галактик, мананцар ерөөсөө энэ орчлон ертөнц энэ нүдэнд харагдаж гарт баригдж байгаа энэ зүйлсийг махбод гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл монголоор хэлэх юм бол бит зүйлс. Энэ бит зүйлс бол 108-ын шин чанараас тогтдог. Тэр 108-ын шин чанар нь шинжлэх ухааны хэлгээр бол Менделеевийн 108 элемент байж байгаа. Нарыг аваад үз. Асар хол орших бидний харж чадахгүй одуудыг аваад үз. Бүгд л энэ 108 элементийн аль хэдээс нь л тогтож байгаа шин. Дэлхийн цөмийг аваад үз. Яг адилхан. Бидний ямар ч мах цус ясыг аваад үз. Яг л адилхан. Тэгэхээр энэ орчлон ертөнц өөрөө махбодын хувьд 108 чанараас буюу 108 элементээс тогтож байгаа. За дараа нь тэр монголчуудын хоол хүнс бол хүний бие организмд ийм одоо нарийн үйлчилгээ үзүүлдэг нь эндээс гарч ирж байгаа. Тэгвэл энэ монголчуудын хоол хүнс үндсэндээ 6хан амттай. 6хан амттай. Гашуун, нялуун, чихэрлэг, давслаг өшөө юу лээ? Ингээд нэг 6хан амттай. Тэгэхээр хүний энэ бие цогц бол нөгөө араатан сэрхүүд байнга хадгалагдж байдаг учраас амтанд автамтгай байдаг. Өнгөнд дурламтгай байдаг. Мөнгөнд шунамтгай байдаг. Тэгвэл монголчууд үр хүүхдийнхээ сэтгэхгүй оюун хадуулахгүй гэж 6хан амтаар хоол хүнсийг бүтээсэн байдаг. Гэтэл өнөөдөр энэ Европын орнууд, Азийн орнууд тэр хоол хийнэ гэж хинжнээн төрлийн юм холж байна. Тэр хоолны амтлагч гэ тэр нэг улаан ууттай юм дотор хичнээн төрлийн өвс ургамал байна. Гэхдээ тэрийг нийлүүлчихэр зэрэг ямар ч амт гарахгүй шүү дээ. Би бол одоо ингээд хямыг талхтаа хойлоод идэхэр зэрэг надад баг хямных нь амт нь амтдахгүй юм шиг санагдав. Тэгэж хүн ерөөсө тодорхой авсан амтантай ордог юм байна. Тэр махыг ингээд өөр янз бүрийн өгөрцөн юмтай хойлоод идэхэр зэрэг амт нь амтдахгүй байгаа юм шиг санагдаад ах юм. Гэтэл одоо энэ хятад энэ хаан Итали хоол, Япон хоол, хятад хоол ерөөсөө хоолгүй газар алга. Энэ бүхний хоол чинь нэг хоол хийх гэж хичнээн төрлийн юм яаж байна? Холж байна. Хичнээн төрлийн амт холигдож байна. Тэгээд эн чинь холигдохороо зэрэг өстой бантан болоод хаана ямар амт нь байгаа би л олж мэддэггүй, та нар мэддэг баг. Тэгээ ингээд ийм амтанд хүн ингээд дурлаад ирэхээрээ зэрэг тарих сэтгэхгүй чанар мууддаг юм байна. Ингээд амтанд хит ороод ирэхээр хоолнд их дурламтгай болдго юм байна. Хоолнд их дурламтгай болохоор идэхгүй боовлохын чанар төлөвшдөг юм байна. Идэхийг ирхэн болгоод эзэндээ сэтгэл ханаал явж идэг. Нөгөө мэддэг боловсрдог оюунлаг нөгөө хүнс эрхүүн чанарууд нь хаягдж идэг. Тэгээ хоол гэдэг чинь хүнс гэдэг чинь тэр чигээрээ мэдээлэл. Би ганцхан хужаагаас авчирж байгаа ногоон дээр хэлье. Хужаанар гэдэг чинь шорон түмэн амтан тэсэж үлдэхийн төлөө амьдрахын төлөө тэр газар шороондоо яаж шүтэж залбирч тэр газар шороондлог жоох юм ургуулж авахгүй бол амьдрал нь зогсчих гэж байгаа улсууд. Тэгэхээр тэд нар яадаг вөхөр зэрэг
мөнгө олно, ашиг олно гэсэн бодлоор тэр газрыг хагалдаг. Нөгөө бодол нь тэр газарт нь бодол гэдэг чинь цахилгаан соронзон долгион шүү. Цахилгаан соронзон долгион гэдэг чинь бүх мэдээллийг тээгч, зөөгч. Тэгвэл тэр бодол нь нөгөө газарт нь шингэдэг. За нөгөө муухай энерги, муухай бодол шингэсэн газарт нь нөгөө ногоогоо үрслүүлээ суулгаа тарихта мөнгө ашиг олно гэж бодож тарьдаг. За ингээд нөгөө тарьсан ургамалд нь нөгөө муухай бодол нь шингэждэг. За дахиад хураагаад зунжингаа нөгөөдхөө арчлахтаа яах вэ? Бас яг тэр бодлоор арчилдаг. Нөгөө бодол нь өшөө нөгөө ургаж байгаа ургамалд нь өшөө шингэдэг. Дээр нь газрынх нь хөрсний нөгөө химийн бордоогоор хүчээр ургуулж байгаа химийн бордооных нь элдв хорвоо чанарууд шингэнэ. Ингээд хураагаад авахтаа мөнгө хичнээн юм хурааж авах бол хичнээн мөнгө олох бол гэж бодож хураа. Нөгөөх нь бас шингэнэ. Нөгөө мэдээлэл болгон чинь нөгөө хүнсэн чингээд байгаа байхгүй юу? За дараа нь яах вэ? Нөгөөдхөө тээвэрлэнэ. Дараагийн тээвэрлэгч худалдаа өгчөд өгнө. Мөнгө гэсэн сэтгэлээр худалдаа өгч аавна. Бас шингэнэ. Харин бүр нөгөө тариачны нэг төрлийн мэдээлэл шингэжсэн бол одоо өөр төрлийн мэдээлэл давхар орж ирнэ. Тэр хүний тэр худалдан авч байгаа хүний наймаачны одоо тэр сэтгэл зан чанар бүх юм давхар шингэн тэнд. За ингээд хят дээрээс нааша ачлаа. Гайл дээр ирнэ. Яаж давах вэ? Хэнийг хуурах вэ? Яаж мэхлэх вэ? Нөгөө бүх мэдээлэл тэнд шингэн. Дахиад Улаанбаатарт ирлээ. Барсын нэг 8-аач аав. Мөнгө ашиг олно гэдэг. Дахиад нөгөө муу мэдээлэл чинь шингэн. Барсын 8-аачнаас жижиглэн худалдаач аав. Бас мөнгө ашиг гэж муу бодол, муу энерги тийм. Ингээд нөгөө хүнс чинь хүнс биш, муу энергийн цуглуулга болоод ирж байгаа. Тэрүүгээр бид нар хооллож байгаа. Гэтэл одоо энэ рестораны тогооч нарыг хар тань. Тогооч хүн хоол хийж байхдаа ам дуурах гэсэн байх. Гэтэл одоо энэ телевизээр нэг хоол хийдэг залуучууд их ярьж шít. Бөө чанга ярина гэж ихтэйхэн мөн ч их шүүлс үсэр гэж ярина гэж ихтэйхэн. 9 шидийн хороогийн хов жив ярьж байгаад хоолоо хийж. Нөгөөдг нь бүгд нөгөө хүнсэнтэй хоолнд нь шингэчихнэ. Тэгээд тэрийгээ бид нар тавьчираад янз бүрийн өнгөөр хуураад авчираа тавьчихна. Бид нар сайхан хоолгоод идээд баахан сөрөг энерги муу мэдээлэл өөртөө авчиж. Тэгвэл монголчууд тэгээгүй. Амтан дуурахгүй. Амтан хов ярихгүй. Амтан муу юм бодохгүй. Тийм учраас амтан байгаль муу юм бодохгүй. Нөгөө байгалаас сайхан энергитэй, сайхан зөв хүнсийг, мэдээлэлтэй хүнсийг амтнаар боловсроод яг тэр чигээрээ бидэрт ирдэг. Малыг муулангуудаа гидсэн чанаад шүлийн ууж. Энэ чинь ямар ч сөрөг мэдээлгүй. Харин байгалийн унган дагшин орчны хамгийн сайн мэдээлэл шингэсэн, хамгийн сайн хоол хүнс энд ирж байгаа. Энэ утгаар нь хараад ирэхээр нөгөө нүдэнд харагдахгүй эзотерик чанараар нь синергетик буюу энерги зүйн чанараар нь хараад ирэхээр Монголын юм гэдэг чинь санамсаргүй хийсэн юм нэг ч байхгүй. Тэгэхээр айл болох хүүхдүүдээ амтны тачаалд битгий оруулаач. Амтны сайханд өнгөний гялцалд мөнгөний ихэд битгий шунуулаач, автуулаач. Тэгээд өөрсдөө ч гэсэн тэрийг биеэрээ үлгэрлээч. Тэр тусмаа алс газараас тэгдэж ирсэн муу энерги мэдээлэлтэй ч гэсэн тийм хүнсийг битгий авч хэрэглээч. Айл болох гэртээ өөрийнхөө гараар сайхан лавшаагач бол хийгээд идээч. Тэр танд үлзээтэй. Тэр таны биед хоол болно. Тэгснээрээ та тэр гямлан улсад очиод авирсан ч та энерги мэдээллийн ямар ч асуудалгүй. Монголчууд ингэж энерги мэдээллийн хаа явсан газараа энерги мэдээллийн чөдөр хүлээснээс чөлөөлөгдөж чадсан хүмүүс байсан. Энүүгээрээ тэнгэр амин чанартай байсан. Энүүгээрээ хөх амин чанартай байсан. Ингэжээж хөх Монгол болсон. Тэгжээж дэлхийг засагласан шүү. Энэ бүхнийг ингээд тогтолцоогоор нь харуул монголчууд хоолоороо хүртэл дэлхийг засагласан байхгүй. За хувцс руу орно. Үндсэн хувцс нь Монгол дээл. Монгол дээл гэдэг чинь хүний бие цогцыг бүх хэсэгт нь байгаа өөс хэвийг дардаг. Хүний бие цогцыг бүхлээр нь сайхан харагдуулдаг. Монгол хувцс өмсөн хүн нэг л сүрлэг, нэг л агуу, нэг л биелэгч үү. Монгол хувцс өмссөн хүнийг энэ өстө өнгө гунтцсан явна гэж хэн ч хэлж чадахгүй. Монгол хувцс өмссөн хүнийг энэ ядуу амтан байна гэж хэн ч хэлж чадахгүй. Монгол хувцс өмссөн хүнийг энэ өстө арчаагүй дорой нөхөр байна да гэж хэн ч хэлж чадахгүй. Хэн ч нүдээр олцлохгүй. Тэгээд дээр нь Монгол хувцс бүх насны эрэм бүх хүнд тохиромжтой, таарамжтай. Өнгө зүс. Гоо сайхан. Дээр нь
жилийн 4 улирал уур амьсгалын байгалийн хадуу ширүүн эрс тис уур амьсгалтай орчинд Монгол хувцс шиг түшиг болдог зүйл байхгүй. Нэг талдаа орн болно, нөгөө талдаа хувцс нь болно, нөгөө талдаа гоёл нь болно, нөгөө талдаа хамгаалах хэрэгсэл нь болно. Маш олон талын үүрэг гүйцэтгэдэг. Монголчууд мал ах уйтайгаа ноцолдог. Байнгын динамик ажил хийдэг, булчингийн хүчтэй ажил хийдэг. Байнгын одоо хүч шаардсан маш олон талын бие цогцын олон талын хөдөлгөөн хийдэг. Энэ болгонд саад болохгүй. Орчин үеийн биеийн тамирын зориултын хувцснаас илүү чөлөөтэй. Бэд зөөлн, эвтэйхэн, салхи сэвэр үлээгээд ахгүй. Ингээд зогсохгүй Монгол хувцс яадгүй. Нөгөө чигийг өөртөө асар ихээр шингээж өгдөг. Хүний бие рүү чийг нэвтрүүлэх нь бага. Хүний биеэс гадагшилж байгаа арьсны амьсгалаар гарч байгаа бүх хөлөс амьсгалыг бүгдийг гадагшаа чөлөөтэй гадагшлуулна. Гаднаас цэвэр агаар дулааныг чөлөөтэй нэвтрүүлнэ. Өөрөөр хэлэх юм бол бодисын болон энергийн солилцоог чөлөөтэй нэвтрүүлдэг. Бие барьдаггүй. Чөлөөтэй хөдөлгөөнд зогтсон. Чөлөөтэй амьсгал, бие цогцсны чөлөөтэй энэ энергийн шилжилтэнд зогтсон. Гэхдээ ингэж юунд ч баригдахгүй. Би энэ баригдсан ингээд жадгар хувцсамсаад би энэ баригдсан хүн чинь нэг л сэтгэлгээ нь баригдмал байдаг байхгүй. Би муухай харагдчихгүй. Би хүнд муухай хэлүүлчихгүй. Гээл одоо ингээд нэг ресторанд ороод хоол идсэн чинь октоо түүгнүү залуучууч. Би инээ ингээд нүднийхээ болонгаар хялалцаал. Энэ яаж идэж чинь, энэ яаж барьж чинь, энэ юу өмсч юу? Би эннээс ямар харагдаж байгаа бол гэл ингээл нөгөө би мие бариад энэ чинь та өөрийнхөө байж чадахгүй. Хэн нэгний 2 дахь дүр байснаас өөрийнхөө анх дахь дүр бай гэж монголчуудын философи байж байгаа. Өөрийнхөө бай. Тэгжээж та бие барихгүй өөрийнхөө байжээж өөрийнхөө сэтгэнэ. Өөрийнхөө сэтгэжээж та өөрийнхөө үзэл бодолд үнэнч байж чадна. Ингээд хувцс гэдэг бол хүнд асар нөлөөтэй. Бие чөтгөр хувцс бурхан гэж үг эндээ байдаг. Яагаад гэвэл бидний нэг дуртай бүр муудаад өгөршөөд бүр ингээд хаймаар болцсон ч гэсэн өмсөөд ямаар хувцс байдаг. Тэр яаж байгаа юм гэхээр таны нөгөө бие цогцонд таарад бие цогцны чинь тааламжийг авснаас болоод бие цогцны чинь бүх амин энерги, амин чанарууд, амин тэмч хувцсан шингэждэг. Тэр хувцсан өмсгөр л нэг сайхан болдог. Нэг тайвширлыг олдог. Нэг кайфтай байдаг. Энэ чинь тэр хувцс амилтсан байгааг хэлж байгаа. Тэгвэл өнөөдөр бөө болж байгаа хүмүүс буух гэж байгаа сахиу сонгодууд нь тийм эдэл хэрэгэлтэй, тийм өнгө дайлмтай, тийм орц юмтай, тийм хувцс бэлдээ гэж цаанаас нь хэлүүлж шин. Тэр оюун санаа бууж ирээд энэ ертөнцийн ил ертөнцийн амьд оюун санаа бууж ирээд амьдрах гэж ядж чинь хэдхэн хугацааны турш. Тэгвэл тэр амьдрахад тэр хувцсны эрчим энерги тэр сүнс сүлдийг тэгж их өргөж босгож ирдэг. Тийм учраас тэр хувцаа өөрөө захиалж хийлгэж байна. Тэр бүх эд хэрэгсэлд нь энерги ам хоёр шингэсэн байдаг. Тэгэхээр би чөтгөр хувцс бурхан гэдэг энд байдаг. Монголчууд зүгээр гой сайхан гэдэг утгаар нь хэлээгүй. Тэр хүний өөрийнх нь амин чанар, энерги мэдээл бүх юм тэр хувцсан шингэсэн байдаг. Тэгснээрээ тэр хүнийг улам цогцлоож, улам гоо сайхан, улам хүчтэй, чадaltaй харуулдаг учраас жишээ нь Чингисийн армийн баатар ирчүүд тэр сайхан сүр хүчийг илэрхийлсэн, тэр гой хүчтэй энерги шингэсэн тэр хувцсыг өмсөхгүй бол зүгээр нэг дайланбан тэрлэгтэй хөмтөд дээлтэй дайтах юм бол тэднэрт омогшил байх уу? Тэр хувцсыг өмсчээж сүр хүч орж ээж, тэр хувцсыг өмсчээж өөртөө итгэх итгэл нь бадарч ээж, дотроос өөрөө хөглөгдөж тэр бүх хүч нь цогцолж гарч ээж шин. Цэргийн хүмүүсийг хувцсыг ямар ч гоё, ямар ч доожоогүй хүн цэргийн хувцс өмсөхт зүгээр ингээд сүржин даржин болол нэх гоё харагдал явчихдаг шин. Тэр хувцсны амин чанар нь тэр байна. Тэгвэл хувцс болгон ийм амин энергитэй, амин чанартай байдаг. Зүгээр нэг энэ цогцон дугалдаг зүйлийг хэлдэггүй хувцс гэдэг бол. Тийм учраас Монгол хувцс бол дан дээлэнч бай, хөмтөө дээлэнч бай, хөдсөн дээлэнч бай, нэхий дээлэнч бай, Монгол цамцсанч бай, хантаасанч бай, уужинч бай. Бүх юм бол Монгол хүний энэ дотоод биеийг сэрээж босгох, дотоод омогшлыг нэмэгдүүлэх, дотоод эрчим хүчийг нэмэгдүүлэх ийм амин чанарыг олсон байдаг. Тэгээд зохион байгуулалт нь, бүтэц зохион байгуулалт нь, зохион бүтээлт нь яг тэр чиглэлдээ зориулагдсан байж байгаа. Зөвхөн ганцхан бүсийг аваад үзье л та. Бүс гэдэг бол бүсийг яах гэж бүсэлдэг юм гэхээр нэгдүгээр хүний энэ
Бөөрийн судас бол бөөр рүү орох тусмаа бүдүүрээ дээшлэх тусмаа нарийцсан байдаг. Бөөрийн судас нэг агшихаараа иргэд тавьдаггүй. Тэгээ бөөрийн дутагдалд ордог байсан. Тийм учраас монголчууд бөөрийн судсыг дааруулахгүй, нуруу насаа жинтэхгүй гэж бэлхүү хүчний оронд энэ бүсийг хэрэгэлдэг байсан баг. Яг энэ бөөрийн судсан дээгүүр дарж бүсэлдэг байсан. Нэгдүгээр үүрэг. Ингээд бөөр л эрүүл байх юм бол дотор хүний бүх эрхтэн систем эрүүл байдаг учраас бөөрөө хамгаалдаг байсан. Хоёрдугаарт морины явдал дээр ингээд сугсрагдаа сэгсрэгдээд явхаар зэрэг хүний энэ чэйжний хэвлийн хүндийн бүх хэд эрхтэн сэгсрэгддэг. Доргилтонд ордог. Тэр нь хүнд таатаач нөлөө би таагүйч нөлөө. Таата нөлөө нь бол яг морины шогшилтанд таарсан тэр сэгсрэл сугсраа бол хүний эд эрхтнүүдийг тодорхой яг зохих хэлбэлцэл хөдөлгөөнд нь оруулж эрчимжүүлж өгч байдаг. А хитрээд ирэхээрээ давхилтанд ингээд хитрээд ирэхээрээ зэрэг нөгөөх нь энэ өвчлөлийг үүсгэх аюултай. Тийм учраас тэр бүхнийг тохируулж бүсийг чангалж бүсэлдэг байсан. Гуравдугаарт бүс бүсэлснээр одоогийн бидний энэ бэлхүүсээрээ таргалдаг энэ одоо дутагдал байдгүйс. Гидсээрээ таргалдаг энэ дутагдал. Дөрөвдүгээрт би хэлд хүйснээс нэг инчийн доор зайд хүний энергийн гол төв хүрд байдаг. Энэ гадаад орчноос энергийг хурааж аваад бие цогц руу эпир бие рүү дамжуулдаг. Эпир биений энергийг гадаад орчин руу дамжуулдаг гол хүрд хүйснээс доор байдаг. Тэгвэл бүсээр тэр хүйсний энергийн гол хүрдийг хааж өгдөг. Хамгаалж өгдөг. Орчны муу энергийг энэ рүү оруулахгүй гэж хамгаалж өгдөг байсан. Одоо манай охтууд бол ингээ гидсээ гаргачаал хүүсээ гаргачаал гүүгээ тэрийг их сайхан юм шиг бодоол нөгөөдхийн эрчүүд нь харц чулуудаал нүд чулуудаал хэн гидсээ илүү гаргасан сайн хэн хэнхтгээ илүү дэлгэсэн сайн гэх мэтлэн ингээд яриад ивэл Монгол ахын бүх юм өөрөө гэгэрэлдээ төгс мэдлэг төрсэн гэгэрэл. Тэгвэл бүр энэ одоо бидний дөнгөж дэлхийн нийтэд ярьж эхэлж байгаа синергетик буюу энерги судлын эзотерик буюу нууц судлын төвшний бүх зүйл энд зэрэг бүгд ингэ шингэсэн байсан. Тэр Монгол хувцсан дээр би зүгээр л нэг жишээ хэлье. Хэдэн онд ч үл энэ мар зууланд онгоц унсан. Тэгэхэд онгоц ингээ сүрэхэд талын нэг доторх зорчигчт нь тарцсан. Тэгээ Европ хувцастай костюм бичигтэй явсан хүмүүсийн хаа гоё энэ гар мар ханзраад ингээд салаад энэ тэнд тарцсан байсан. Тэгэд Монгол дээлтэй явсан хүний хэдийгээр гар хөлн тасарсан ч гэсэн яг тэр дээлэн дотор ингээ бүтнээрээ байж байсан гэж. Тэгэхээр Монгол хувцс гэдэг чинь тэр баг залгаатай баг ийм оюутай байдаг чинь тийм агуу чанартай байж байгаа. Том болохоо байхад цогцсон бие нүртэл тэр дотор хадгалагдаад байж идэг. Хэшнээ тарж бутарч хугарч няцарсан ч гэсэн. Тэгэхээр Монгол хувцсны тэр тэсэж үлдэх чадвар гэдэг энэ дээр байж байгаа байхгүй. Энэ хамгийн муу жишээн дээр харагдаж. Бүр сайн юм ин болиг. Тэгээ тэр газар яг газар дээр нь ажилласан тэр хүн надад өөрөө тэгж бодит баримт болгож хэлж ирсэн. Монгол гутал яагаад Монгол гутлын уулыг эсхийгээр хийдэг? Ширээр хийдэг. Өөрөөр хэлэх юм бол амьтнаас гаргаж авсан зүйлээр хийдэг. Би хэлжээс амьд энерги амьд орчноор л дамждаг гэж. Тэгэхээр нөгөө дэлхийн цөмөөс гарч ирж байгаа нөгөө нэмэх цэник буюу эерэг энерги. Нөгөө дээр сансар окторгуудмаас ирж байгаа нэмэх цэник ионжуулах цацрагууд. Бүгд яах вэ? Нөгөө гутлын чи улаар нефт бидний улаар ороод улаар нөгөө эсрэг сүрг энерги нь ялгараал ингээд энергийн цэнигийн солилцоонд орж исэн дэлхийн хөрсөстөө. Тэгээд дээр нь одоо өндөр гэгээн зан узар нөгөө металл их хайлуулж цодхуур хийдэг байсан. Тэгээ нэг удаа одоо нөгөө алтан 21-ийн дарих алтаар одоо цутгаж байгаа. Тэгээ нөгөө ус шиг хайлчихсан өндөр температур тайлчихсан юугаа алдаад асгасан. Тэгээ Монгол гуталтай байсан. Монгол гутал дээр асгасан. Монгол гутлын ширний талд ортол идэл зогссон байна гэж байна. Энэ нөгөө өнөөгийн шаардлагаар ярих юм бол хөдөлмөр аюулгүй хамгааллын бас нэг хэрэгсэл болж байгаа. Дээр нь хүний бие цогц хэдий daardгийн гэхээр хөл даарсан үед хүний бие цогц бүхэлдээ даарч эхэлдэг. Хөл яадгийн гэхээр зэрэг хөлний үлмий даарч эхлүүл хуруунууд даарч эхлүүл хөл нэлэнхүйдээ даарч эхэлдэг. Тэгэхээр зэрэг хүний ингээд явдал донд үрэлтээс дулаан ялгарна. Тэр ялгарсан дулаан Монгол гутлын уртлын хоншорт очиж бөөгнөрдөг баг. Ингээд тэр үрэлтээс ялгарсан дулаан агаар чинь уртлын этгэр хоншорт бөөгнөрөд ахаар хүний хөл урдаасаа ерөөсөө даардаг. Урдаасаа даарахгүй болохоор хүний хөл даардаг. Ингээд энэ дулааны солилцоо тийм ээ. Энэ ерөөсөө тэр чигээрээ технологи явж ирсэн. Дээр нь
хүний хамгийн эмзэг яс, хөлний яс. Монголчууд мал ахуйгаа хариулж, гулгаж, хаа тасханд авирч ингэж янз бүрийн үйлдэл хийж явхад хүний хамгийн эмзэг яс шилбэний яс байдаг. Хамгийн хөвддөг яс. Хүн бас эрэгтэй хүний хувьд бол ялангуяа одоо энэ сүүлийн төрөө булчирхаатай настан эрэгтэй улсад олширч байна. Бараг залууч тийшээ хандж байна. Энэ яадгийн гэхээр эрэгтэй хүмүүс их босоо шээдэг болсонтой холбоотой. Дээр үеийн Монгол эрчүүд бол нөгөө тэнгэрээ шүтдэг байсан учраас шүтэн тэнгэртээ муу махаа харуулахгүй гэж босоо бидсдэг байсан баг. Дандаа сууж дээлийнхээ хормоогоор яадаг. Одоо бол яасан бүгд босоо сарьдаг болцсон. Тэгээд нөгөө эрэгтэй хүний давсагны уутанд доотлолт нь шээс тунж үлддэг. Тунсан газарт нь хаана юм тунд нь ёроол байна. Тэнд нөгөө юуны шээсний чинь чулуулаг эрдэслэг хэсэг тунж үлддэг. Тэр нь гадагшилж чадахгүй. Тэгэхээр Монгол эрчүүд суугаад биедсгаар эмэгтэй хүн шиг давсгандах бүх шээсээ шавхаж чаддаг байсан. Ингээд нөгөө шээсний гадагшлахгүй үлдээд ахаар зэрэг тэр шээсэнд чинь тунж үтсэн эрдэслэгүүд тэнд зузаарсаар байгаад төрөө булчирхаан сүвийг хаадаг. Ингээд төрөө булчирхаан өрөвсөл томролт ихсэж байна өнөөдөр. Тэгвэл монголчууд зүв биедсэж чаддаг байсан. Ингээд яриад ах юм бол монголчуудын зүгээр ингээд эдис болгон зүв бот байсан. Тэгэхээр ерөөсөө Монголын одоо энэ аж ахуй дах гэгэрлийг би түрүүний лекцээр гаргаж тавьсан. Өнөөдөр энэ ахуй дах гэгэрлийг гаргаж тавьж байна. Цаашдаа бүх салбар дах гэгэрлүүдийг гаргаж тавь. Тэгэхээр энэ дэлхийд гэгэрсэн байсан ганцхан ард түмэн гэвэл монголчууд байсан. Үг дээдс маань тэгж хэлж битсэн баг. Бид шүлснийхээ хөөсөөр ундаалж шүднийхээ махаар хоолж явж иж энэ зов зүдэрсэн 13-га тамтартал зүтгэсэн энэ байгаль дэлхийд арчигттлаа тэнд одоо тэсэж үлдчихэж олж авсан ухаарл гэгэрлийн минь үр дүн шүү. Түүнээс энийг хаа нэг газараас бий болгож хэн нэгэн хүн эд шитгэн бидэнд өгсөн биш гэж битсэн байж байгаа. Ийм учраас монголчуудын энэ гэгэрл эд амьдралынх нь эд дэс болгонд шингэсэн. Тийм учраас өнөөдөр Монголыг судалж байгаа барууны ухаалаг эрдэмтэд юу гэж хэлж байгаа нөхөр монголчуудын эрдэм ухаан гэгэрл энэ оюуны өв сан баялаг нь болохоор номын санд байдгүй маа. Судар шаштрт байдгүй маа. Харин өөрсдийнх нь тархинд байдгийг эсвэл амьдралд нь байдгийг ингэ нэвч шингэсэн байд. Тэрийг олж харах нь чухал гэж хэлж шин. Энийг бид нар олж харахгүй болтлоо мунхарцсан байгаа нь л аюул. Монголчууд Монголоос Монгол зоригдсон өнөөдрийн энэ харанхуй ертөнцөөс гарч 21 оны өмнөх гэдэг чинь харанхуй ертөнц байгаагүй. Монголчууд асар гэгээтэй байсан. Хасар ухаантай байсан. Харин өнөөдөр жинхэнэ харанхуй болчихсон. Тэгэхээр өнөөдрийн энэ муухай харанхуй ертөнцөөс бид нар гарах цаг болсон. Өнөөдрийн лекцийг өндөрлөө анхаарал тавьсанд баярлалаа.